Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Бохир. (2022 он) Улаанбаатар хот, Дамжин өнгөрөх тэг 231-р анги. Нүүр ам нь танигдахын аргагүй хөхөрсөн сэжигтэн дугаар 20 ангид ирж байгаа нь энэ юм. Залуухан хүүг хүмүүс 25 хүрсэн болов гэмээр л харагдана. Түүнийг тэр дорн байцаалтын өрөөнд оруулж байгаа нь хэр хүнд ялтан сэжигтэн бэ гэдгийг гэрчлэнэ. Дамжинд байх сэжигтэн ялтнууд хоорондоо шивэр ярив хийх нь. Сая айхтар том хэрэг гарсан гэсэн. Наад хүүч нь 16 орчим билүү. Хүн ирлэгт нь тонилгочихсан гэгдээд байгаа хүн биш байгаа даа. За битээ донгосоотой. Энэ жаахан хүүхэд яаж 16 хүн алдیں۔ Тэглэж 16 биш 8 хүн хороосон гэдээсэн биз дээ. Гэх зэргээр чимэг өхөн халгалан ярилцсан. Өнөөх шин ирсэн залууг байцаалтын өрөөнд оруулан суулгалаа. Тамхи татан суух байцаагч тэрнийг хараад шүдээ зун. Чи чинд ясаа тавьхан дээ. Энэ байдлаараа удахгүй юм шиг байна. Ах トゥ хамаатан садамж байхгүй. Тэнд өөр хин байсан. Чи ганцаараа тийм айхтар юм хийн гэж байхгүй дээ. Хөөе. Өөр зүхтаасан хүмүүсээ надад хэлээдэх. Чи намайг сонсож гинэ хөөе. Дуграач. Байцаагч түүнийг харахад нүдний харцсан ширүүн яг л одоо намайг аль атах гэсэн мэт тэр залууд өөхөх бол нэг их сонин зүйл биш нь мэдрэгдэнэ. Байцаагч гарan шин ирсэн хавцас тэргийг нь хараад авчирсан цагдаагийн хилцэн хоёр залуу руу харан энэ залууг хэн ингэж айхтар зодсон юм? Та нартай ямар өстэй хүн юм? Гэхэд цагдаа тэр дундаа тэтгэврт гарсан хурандааг маань бүрлэгсэн залуу гэж сонссон шүү. Энэ тэгээд саяхан болсон айхтар хэрэгээс ганцаараа үлдсэн залуу юм уу? Би сонссон л доо. Хинтээ хэрэг үйлдсэн гэхэд нүд нь огт хөдлөхгүй байна лээ. Би ийм хар цараагүй удсан байна. За та нар одоо яв та. Одоо 40 гарч байгаа байцаагч болоо Төвшин гэдэг. Тэрээр хавтас хэрэгтэй танилцсан Дөлгөөнг гин. Энд чинь дөнгөж 20 гарч яваа жаахан хүүхэд юм шүү. Нэрээ 16 хүн нухчихсан юм шүү гада. Нурууныхын шар ус босгоч ажил юм хойно залууг жаахан чангалахаар шийднэ. Дөлгөөн сандал дээр суусаар л 24 цаг суухад толгой нь хэрэгж эхлэв. Тэрнийг хажуу тийшээ унахад хинчим дээр нь дэвсэлж угаад босгоно. Ингээд 48 цаг болоход ухаан алдаж унлаа. Төвшин зөөлөгч нь үхэж байгаа юм биш үү та гэж амандаа үгэлсээр эмнэлэг нэртэй газар хөвтүүлв. Эндхийн эмнэлэг тиймч сайн биш ч бас муу биш түүнд арга хэмжээ яралтай аван сэргээлээ. Эмч Төвшин тандан энэ хүү их ядарч амрах хэрэгтэй. Шархыг нь ядаж жаахан ч гэсэн илээ харшуулах хэрэгтэй байна. Та мэдж байгаа үстэй. Энд чинь 16 хүн алсан. Тийм ээ, сонссон. Чи боддоо ийм жаахан амтан яаж 16 хүн алах юм? Бид нар ч нас хүн бидтэй. Энэ өдрөөс хойш Төвшин ирэлгүй ихэд хонов. Харин Дөлгөөн сэргэн хамгийн түрүүнд ихчигээ санахч аав нь архины хамааралтай явсаар байгаад нас орсон гэдгийг саяхан мэдсэндээ бас чаналч нулимс сайд услуулна. 2007 он Наран туулзах. Дөлгөөн 7 нас хүрчээ. Эгч нь гэрээсээ яваад 2 жил болсон байлаа. Эгчигээ хаашаа
Яагаад явсныг Дүлгүн огт мэддэггүй ч аав нь согтуудаа гадагшаа явсан. Чи арай бага байсан болохоор явж чадаагүй юм. Ээж дээрээ одоо сайхан байдаг байлгүй. Чи ч гэсэн нэг өдөр намайг хаяад явна эз гэж агсан тавих нь ер дээлнийг үзэгдэл болов. Тэрээр өглөө болгон багасаа аавыгаа даган нарантуул захад ирдэг болсон бөгөөд өглөөний заншил ёсоор аав нь дотроо засах гэж яваа нь юм. Дүлгөөний найзуудаас бүтэн өнчин хүүхэд ч байдаг. Тэдний нэг бол өөрөөс нь нэг ах үеийнхүү өнрөө байлаа. Тэр хоёр найз үү заггүй нөхөрлөгтүүдийгүй хаяа Улаанбаатарын төвөөр гудамжаар хаасаагүй таних нь элбэг. Тэднийг хүй хаа гэх хинж байхгүй болохоор нэг бодлын эрх дураараа сайхан санагдах ч аав ээжтэйгээ элэг бүтэн явах үеийнхнийг харахаар хэцүү байдаг байлаа. 2007 оны тэр нэг намар хоёр найзын амьдрал оронгоор ирсэн юм. Сэрэн орсон байлаа. Тэр хоёр орц дамжин хөөгдөж явсаар нэгэн зүс таних нэг ахтайгаа тааралдана. Тэр ах нь нарантуул зах дээр чихэр бовны өргөтгөлд нэг лангуу дээр суудаг ба хүүхдүүдэд их сайн байнга чихэр атгуулж байдаг хүн билээ. Тэрний хүмүүс жоохно гэж дууддаг байлаа. Жоохно хоёр найзыг харан инээмсэглэн "Та хоёр юу хийж яваа юм? Бүр даарчихсан байна штэ. Юу мэдсэн үү?" Жоохно хоёр хүүг зоогийн газар оруулан хооллоод хин нэгэнтэй цонхны цаана утсаар ярин зогсоно. Дүлгүн өнөрөө хоёр сайхан хооллож яваад 0 орж бие засан алчуур оймс гих зэргийг жижиг торонд хийж авч явдаг зүйлсээ угаахаач мартсангүй. Ерөнхийдөө бие даасан хүүхдүүд байлаа. Жоохно орж ирж суугаад "За, ахын хоёр дөө сайхан хооллосноо. Цадсноо. Ахт нь та хоёрт нэг ярих ажлын санал байна. Та хоёр хамт явуулна. Дахиж хизээж үлсэхгүй. За, ямар авдэ?" Хоёр найз шивнэлдэн ярилцах үед жоохно "Ингээд нараа хата хоёроос тэнд байгаа" гэхэд Дүлгүн "Тэд нар чинь алга болчихсон бидтэй. Захынхан бүгд хайгаад олоогүй штэ." "Харин тэгээд яаж хаавэ? Хоол унттай сайхан газар очиход ирэхгүй байгаа хгүй юу?" гэхэд өнрөө "Би лав явна. Намайг угаасаа хайх хүн байхгүй юм чинь. Эмээ мань хаяал хувц авч өгөөд явчтیں۔ Хөөе Дүлгөнөө, цог очие л доо тэхүү." гэхэд Дүлгөн "Аав намайг ямар тоодогч биш дээ. Ингээд хизээ эргэж ирэх юм аха?" гэхэд "Юу л удаач дээ. За явцгаах уу." Ингээд сайхан замын хажууд ирэх микроавтобусанд суулаа. Суувал дахиад 3 хүүхэд байх ч тэднийг огт зүс хараагүйч адилхан л тэнмэл амьдралаар амьдардаг гэдг нь хувцснаас нь элд байлаа. Жоохно уцаар залган очиж байна. Өөрөөр очихсан байна гэх нь Дүлгөөний хувьд их л хол газар яваа юм байна гэж бодоод "Аха, хэр хол юм?" гэж асуухад жоохно хүүхдүүдэд ундаа тарааж өгөн ойрхон гэж нүдэрээ инээн. Ундаанаас хүүхдүүд л юм хойно том балган уугаад ноцоорсноо. Унтаа төглөө. Толгоо нь өвдөөж байгаа юм шиг сэрэх үед жоохно байсангүй. Өөр хүмүүс их хэл ширүүн буулгаж эхлэв. Тэд тод биш ч нэг заал шиг юмд байгаагаа анзаарлаа. Зарим хүүхдүүд уйлж буцлаа явлаа гэхэд тэднийг саваа мотор уйлгаа болтол нь ороолгож эхлэв. Өнрөө айд сандарч байхад Дүлгүн гараас нь натхан тэрнийг дуугарч болохгүйг дохин хэлэх нь тэр бол багаасаа гатуу ширүүн зодуур дуу чимээ төссөн болохоор аль болох зодуулахгүй чимээгүй байхыг илүүд үзнэ. Гэтэл нэгэн том машин орж ирэхэд учиргүй зоодод зандарч байсан хүмүүс номхорч машинаас буух масктай хар нүдний шилтэд хаягдуулсан хүнд ёсолж хүндлэнэ. Тэр гараараа дохиход цаанаас нь дахин хідэн хүүхдүүд гарч ирлээ. Жоохно хаанаас ч юм гарч ирэн шаргонон "Дарга, би хүүхдүүдээ гүйцээж эхлэе" гэхэд босс "Би харж байна. Гэнэт яагаад 2 хүүхэд нэмэгдээд ирчв?"
Нэг мөр ажиллаа дуусгая гэдэл тэглээч миний ноором ингэ дуусч байгаа. Гадуур хуучин шиг биш болж байна. Цагдаа нар эргэлдээд нэг ерөн тиймэрхүү байгаа. Тэгээд л нэг мөргээд нэмсэн юм уу? Тэгээд асуудал гарахгүй үстэй. Хэрв асуудал гарвал чи мэдж байгаа үстэй. Нэг нь бүтэн өнчин. Эмэнгээд өвчин хүндэрсэн хөгшин хаяа ирдэ. Тэр нодохгүй мэдгүй үхэд өгнө. Харин нөгөөх нь эцэгтэйгээ амьдардаг. Амьдардаг ч гэжтэй эцэг нь архинд ороод бүр удаж байгаа. Тэр ч гэсэн их удахгүй. Асрамжийн газраас оргосон 2 хүүхэд яасан. Чи тэрийг олж ирэх ёстой байсан баха. Тийм ээ. Тэрийг томоо даатгахад болчихно. Таягтай түүнийг явуулан ардаас нь харан зогсноо 2 залууга дуудан. Явах ёстой газар руу нь явуул. Энэ дэндүү их мэдчихлээ. Овооч зусалсан байлгүй. Аяхан дүүрчгэр хүмүүс хүнээ байх юм да. 2 залуу толгой дохин яваад өглөө. Энэ үед л дүлгөөн яг ямар газар ирснээ мдээгүй ч эндээс гарах боломж бүрхэг гэдгийг ойлгожээ. Тэднийг усанд оруулж хооллоод таягтай дахин урд нь гарч ирээд. Томоотой, дуулууртай, үгэнд сайн орох юм бол би явуулна. Харин эсрэгээрээ байх юм бол энэ том ах нар чинь та нарыг үргэлж зодох болно шүү. За, дараа уулзъя. Тэр явхад ардаас нь өөр том хүүхдүүд даахад тэр донд нараа хадаа 2 байлаа. Өнрөө өөрийн ирэхгүй нараа хадаа гэж дуутгаад өнөө 2 шин ирсэн багаас нь мэдэх 2 дүүгээ харан нулимсай залгин юу ч хийсэлэн цааш явлаа. Дөлгөө нараагийн хулгай хийхдээ дохиогоор хэлдэг байсан нүдний хөдөлгөөнийг уншиж амжив. Тэнэмэл өссөн хүүхдүүдийн дунд хулгай хийх бол зүгээр л нэг байдаг зүйл. Энэ өдрөөс хойш 2 найзын хувьд ёстой л тамингийн амьдрал нь эхэлсэн юм да. Өнөрөө сүүлдээ хэдий өсөж явдаг ч гэсэн тэндүү жаргалтай байжээ гэхэд дөлгөн. Хэдий аригчин ч гэсэн хаавыгаа санаж байна. Энэ бол 7 настай жаахан хүүхдүүдийн яриа хийдэж үнэхээр энд ирсэндээ харамссан сэтгэл нь байлаа. Өдөр хоног өнгөрч шинэ он солигдох мөчөд их л сагс уу гэмээр хүн ирсэн юм. Тэрнтэй хамт нэг залуу бас шинээр ирэв. Тэр сагсуу жижигэн биетэй залууг дали гэж дууддагч ихэнх нь л дарга гэж дууддаг байв. Тэр ирсээр бүрч амар болж хүүхдүүдийг гүйлгэх бас сүнайлгах, өглөө 5 цагт босгох, орой тэгтэг цагаас унтуулж чимээ гаргасныг шийтгэж норгуу хонуулах ч үе байлаа. Ийхүү 2 жилийг ардаа өрхөн 9 нас өнгөрөх үед ихэнх хүүхдүүдийн бие жирийн хүүхдүүдээс тис өөр болж байгаа нь ойлгомжтой байв. Тэдэн дээр дахиж хүүхдүүд бараг ирээгүй ч асрамжийн газрын гэж сонсон 2 хүүхэд ирэх нь гэхээр хүүхдүүдийн дунд тарсан байв. Харин энэ дугаагаас шантарч өвчин тусах хийгээд үнэхээр зодуур хатуу ширүүнийг дийлэхгүй байгаа хүүхдүүдийг жухам хаашаа явуулдгийг хинч мэдгүй алга болдог байв. Өнрөө дөлгөн 2-ыг найз гэдгийг ихэнх нь мэддэгч зааварлагч гэх хатуу ширэн усад энэ хамаагүй байв. Хаяа хооронд нь зодтолдуулж инээлдэгч үе байлаа. Далитай цог ирсэн залуухан залуу харин өөр хүн байв. Хүүхдүүдэд арай зөөлхөн ханддаг байлаа. Тэр нэг тэд тоогоор дууддагч хүүхдүүд болохоор хайраа ах гэж хоорондоо ярилцдаг байв. Гаднаас машин орж ирэн 2 хүүхэд буун гарч ирэв. Тэд их жижигхэн. Ил тентхийн хүүхдүүдээс жижиг биетэй байв. Дали хүүхдүүд дээр очин
Эднэр чинь энэ тесх юм уу? Шал хэрэггүй юмнууд авчрах юм да. Томоо, чи буцаагаад аваад яв. Гэхэд цаанаас том биетэй хүн гарч ирээд чи сая надад заасан уу? Хилийг чинь тайрчгуул чи яриха болчих юм байна штэ. Новш минь, асуудал их байна. Энэ бидний сүүлчийн хамтралж байж магадгүй байна. Дахиж хүүхдүүд ирэхгүй. Тэгэхээр бити амь өрөөд бай. Мал минь хуучин цаг өөрчлөгдөж байна. Гэхэд Дали, тэгээд тусын ажиллал хий л да. Чи юундаа ууралсан? Дөлгөө машины цонх руу хальт харах үед хой талын цонхоор үеийн гэмээр охин түүн рүү харж байлаа. Энэ юун охин хүүхэд гэж бодох үед Томо гэх том залуу "Миний охин цонхоо хаа" гэх нь бүдэг сонсогдож амжлаа. Хоёр хүүгүү нэмэгдэн хамгийн доор нь жагслаа. Өнөрөө тэдний шоолоход дөлгөн юу ч дуурсангүй. Энэ өдрөөс хойш 3 сар өнгөрчөө. Яагаад тэд өнгөрч байгаа цаг хугацааг сайн мэддэг вэ гэхээр тэдний дунд өдөр хоног тоолдог бүр сайн мэддэг онцгой гэмээр нэг хүү байлаа. Тэрнийг агар гэдэг байв. Эндээс заавал оргоно гэж ярьдагч бусдыгаа уриалдагч хүүхэд байлаа. Өнөрөө тэрнтэй их санал нэгддэгч дөлгөн аманцар тийм хүн тургуу болооч тэрөө нэг их тоодоггүй байв. Агар нэг өдөр шин ирсэн хоёр хүүхдийг дээрлэхэн элдвэр хилэн хөшгөлж байтал дөлгөн ирэн "Зовж ядаж байгаа хүүхдүүд төр яагаад оролдоод байгаа юм? Чи ийм байгаагүй юу?" гэхэд агар "Чамтайгаа л ах шүү. Чи хинч биш штэ. Чи надтай үзмээр байгаа юм уу?" гэхэд дөлгөн "Алуу, төрүүлээ зөх. Тэгвэл би хөдлөе." гэхэд агар "Аймхаач амтан болдоо. Хоёулаа энэ нусгаанараас олж сайхан нөхөрлөө үгүй хийгээд яах юм?" гэхэд агарын цаан зогсох дөлгөөнөөс ч иргсэн байлаа. Дөлгөн хоёр шинковын нэрийг асуувал Наги Баги гэж хэлв. Наги нь арай бөөрсөөртэй харагдах ба агар руу хизээ нэг өдөр аландагийн харцаар харж байгаа нь дөлгөөнийг инээмсэглүүлнэ. Ингээд тэр хоёрыг хоёр найз дэрэгтэй авч өмөрдөг болов. Хүүхдүүдийн дасгал хөдөлгөөн хаяа шийтгэл нь зүгээр л тамийн санагдавч сүүл рүүгээ үнэхээр л дасаж байлаа. Зааварлагч 50 сунаа гэхэд зарим шадран хүүхдүүд 60, 70, 80 гих мэтлэн сунаж босох жишээ нэ. Дөлгөөн 100-аас дээш сунайдагч 50 хөрөнгөтл түүнийг шууд болиулдаг байв. Дахиад 3 жил өнгөрөхөд хүүхдүүд 12, 13 нас хүрчээ. Эрэхтэй уйлж шүн гэрээ санаж зодуулахтай уйлдаг байсан хүүхдүүд эрс өөрчлөгдөжээ. Тэдний хувьд бие биетэйгээ зодтолдох их таатай байх болж ирэв. Хинэн ч илүү биш, хинэн чихэн хиндэ зодуулах уу болжээ. Тэдний оюун ухаанд суулгасан зүйл бол үхэлч ялагдаж болохгүй, ялагдвал үхэн гэсэн зүйл байлаа. Томо энэ өдөр дахин ирэв. Дали түүнийг угтаж аван мэдлээд "За, ямар сонь хүн бэ? Намайг ядаж Мартаг үчин баярлаа" гэхэд Томо "Дэми донгосож байх шүү. Би ажилтай л ирлээ. Шилжүүлэхгүй бол болохгүй болсон." "Нийлүүлнэ гэсэн үг үү? Эднэр чинь 16 ч хүрээгүй штэ." "Мал минь босс тушаасан. Чамд өөр хэлэх юм байна уу?" "Чиний наад үг даадаггүй уур яа та. Ойлголоо доо. Хөөе, чи тулаан харах уу? Надад үзүүлэх юм байна." гэхэд Томо За болж байна гэлээ. Тэднийг хизээж нэрээр дууддаггүй бөгөөд A1, B1, C1, D1 гэх мэт төвшөнд ангилж дууддаг байв. Дали дуудахад дөлгөөн болон өөр нэгэн хүү пүүгийн гарч ирэв. Дали инээ "За, манай шилдэгүүдтэй. Хөөе, нэгнээ алчхав да"
гэж хэлнэ. Томо маа сайтал инэ. Жаах хүүхдүүдэж шүрмстэй харагдаж байна гэж. За илүү хүүхдүүдээ. Дими хоолны сав биш гэдгээ надад нэг нотлоод өгдөө. Тэр хоёр гарч ирсээр шууд л тулалдан ширүүн байгаа нь Томоод их л сэтгэл төрүүлв. Дөлгөөн тэр тулаанд ялах байсан ч пүүгэд найр тавив. Томогийн хажууд нэгэн охин зогсдол дөлгөөн тэрнийг хэдэн жилийн өмнө ирсэн охин мөн гэж танив. Охин тэрэн рүү ихэд сүрхий харахч Томо машинд сууж бай гэж загнах шахуу хэлнэ. Дали инээмсэглэн. За ямар өвдөө? Ингээд охиноо дандаа л дагуулж явах юм. Хүнтэй суул да Томо. Тэр чамд хамаагүй бах шүү. Хүний хэрэг тошууга битгий дүрж бай. Ингээд энэ хүүхдүүдийг хэн сургасан юм? Хэн байх вдэ? Манайхан л байхгүй юу? A35 төлхөө ажилдаг штэ. Гэхэд тийм үү? Орой харанхуй болохоор хөдлөн шүү. Бэлдээрэй. Томо A35 буюу хайраа гэж хүүхдүүд хоорондоо ярилдаг сургагчийг дуудан Далигийн өрөөнд орлоо. Томо чамайг хэн гэдэг юм? Гэхэд A35 гүгү нэр чинь хэм. Би A35 жинхэнэ нэрээ мартаад удаж байна. Хөөе. Би чамтай тоглоогүй байна. Дээр жил хамгийн сүүлд ирсэн хүүхдүүдийн нэг чи мөн бидтэй. Би мэдэхгүй. Уучлаарай. Тийм байж. Явж болно. Би чамайг яагаад санахгүй байгаа юм бол? A35 сургаж гарч явхад Дали орж ирлээ. Томо энэ хэн бэлээ? Гэхэд би мэдэхгүй штэ. Энэ золиг нөгөө ой санамжаа алдсан ч илүү мэдрэл муутай болчихсон ч илүү нэг тийм юм сонссон. Хэдэн жилийн өмнө нэг цэвэрлэгээ болоход л боссыг ганцхан үлдээсэн. Алж олохгүй гэсэн гэдгийм байлээ. Би тэр үеиг мэдэхгүй штэ. Тийм. Намайг энд ирэхээс өмнө том цэвэрлэгээ хийгдэж ихэнх сургагч нар шорон татаж олон залуу сайн алдсан гэж сонсч байсан юм. Ямар тааж наад 5 гих нөхрөө сайн харж байгаарай. Ингээд орой болох үед тэднийг хөл гарыг нь гавлаад Томо машин суулгаад хөдлөх үедээ ус суулгаад толгойд нь хар даван ут өглөв. Дали инээ. Бүтээд өгчихгүй дээ. Сайхан унтацгаанаа. Хөөхтөөж дороо хажуу тийш унцгаан хөвтөд өглөө. Ямар нэгэн эмтэй ус тэдэнд өгч байгаа нь ойлгомжтой. Дөлгөн усыг балгахгүй асгаад байсан учраас сэрүүн байлаа. Дали машин сэлгэж суухдаа Томотой үг сольж байгаа бололтой. Хот руу ойртож байна гэдэг сайн хэрэг шүү. Гэртээгээ ч ойртох юм байна. Ингээд тэнд асуудал үүссэн байж тийшээ яагаад сэлгэв? Чи ч мал юм да. Ихнэр чинь гэрээсээ гараад алга болчихвол чи хаагур хайх юм. Мэдээж найз нөхөд хамаатан садан тэгээд ажлын газраа нь лайшд. Тэгтэл ихнэр чинь доод давхар чинь танил айлында байгаад байсан бол чи анзаарах уу? Тийшээ юу гэж орох юм? Гэрээсээ явсан бол хол явахгүй л хэлэхүү дээ. Тэгээд бодооч те тэнэг минь. Гэд энийхэн сонсогдно. Дөлгөн хаанаас хөдөлж байгаагаа мэдэхгүй ч
Хайраг их сургачийг хальт хэлж байснаар урд зүгээс гэж таамаглав. Тэр замдаа хэд донсолж хүүг тоолж ойролцоогоор хэдэн километр явж байгаагаа баг заалдахыг бодно. Тэр ядарсан даалнуудны хороо гаргахаар унтжээ. Донсолгоотой газраар явж тэгш газар бололтой. Донсолгоо огт байхгүй байгааг нь мэдрэгдэх үед дөлгөн сэрлээ. Хайраа нэрт тэрнийг сэрүүн байгааг анзаарсан ч бусад сургагч нар мэдчихгүй гэж бодон хөлөөрөө хааж өөртөө ойртуулан толгой дээр нь гიშгэх дүр үзүүлв. Магадгүй мэдэгдээд байна гэж хэлж байгаа нь тэр. Хэрвээ мэдэгдвэл усыг нь уугаагүй, үгэнд ороогүйгээд дахиад зодуулахаас хамгаалж байна гэж ойлгогдно. Хашааны хаалга чихрэн дуугарч тэд ямар нэгэн том хашаагаар орж байгаана дөлгөнд сонсогдлоо. Машины хаалга онгойлготой зэрэгцэн хүүхдүүд сэрцгэлээ. Дали. Томоо. Би чамд хэлсэн дээ. Эднэр одоо их сэрнэ гэж. Гэхэд Томоо чи ч муу хүн дээ. Нүгэлтэй хүн. Чи бүрч илүү нүгэлтэй хүн биз дээ. За тэр яах вэ? Манай хаан босоорой. Хүүхдүүдээ шинэ газар ирцгээлээ. Өлсөж байгаа төрүүлээд буугаарай. Алив. Энд бүгдээрээ жинхэнэ ир хүн болцгооно гэж Далигийн үг сонсогдно. Бүгд гарч зогсоход толгоон үгэлсэн уутыг нь авахд тэд гадаа хурц наран зогсож байлаа. Хуучин бол байнгын шахуул дотор заал аятай юмд тамлагдаг байсан бол энэ удаа харин гадаа байгаа тэдэнд маш сайхан санагдана. Өнөөх таягтай хаанаас ч юм гарч ирэн "Хүүхдүүд минь тавтай морил. Та нарыг ирсэнд би их баяртай байгаа" гэж нэгээд бүгдийг нэг бүрслэн харж тоолоод Далийг дуудав. 6 хүүхэд хаана байна? Босо та мэдгүй штэ. Хуучнараа л. Хөөрхи давж гарсангүй дээ. Чи юм ойлгож байна уу? Бидэнд дахиж олдохгүй. Эдний амнаас чамаас үнэтэй шүү. Чи надад арай юм заах гээд байгаа юм биш үү? Үгүй. Уучлаарай. Таягтай ирэхэд дуурлагч тэдний нэг байшин шиг юмд оруулав. Байшинч гэжтэй бараг л малын жүвчээл гэсэн үг байв. Тэнд байгаа хүүхдүүд арай томууд нь тусдаа, үеийн жахнууд нь тусдаа байлаа. Өлсөн хүүхдүүд хоолны үнрээр унах шахан хоолой идээд тэд амарцгаалаа. Тэднийг хинч бос гэж сэрээсэнгүй. Тэд маш сайхан унтцгаан, бараг л 2 өдөр бүтэн унтсан мэт санагдаж байв. Урд өмнө тэгж унтаагүйгээ бүгд мэдэж байлаа. Одоо цаг. Дөлгөн аваа тэнхэрчээ. Тэр нэгэн камер цэрэв. Хажууд нь нэг өвгөн сууж байлаа. Тэр халааснасаа им гаргаж өгөөд ус балгуулан уулгуулад "Маа, энийг уучих. Өвчин ч намдна. Хүсэх газар биш шүү. Чи их халуурсан." Аха. Би энд хэд хонсон бэ? Биш ээ. Имлэгт хэд хонч вэ? Чи тэнд 7 хонсон байхаа да. Жаахан сандаргасан гэж дуулсан. Энд орж ирээд 3 хонж байна. Одоо хоолыг нь идэхгүй бол чиний бие тэнхрэхгүй шүү. Ямар сонин газар вэ? Хүн алсан хүнийг яагаад амьд ойлгоод байгаа юм бол? Эмнэлэгт хүртэл асраад л. Бүх хэрэг эзэнтэй л дээ. Эзэн холбогдогчгүй хэрэг гэж юу н байхгүй.
Чамаас сонсох зүйл яллах дүгнэлт нь хэрэг болоод л тэр биз. Нэрээ чиний ихч гэж нэг хүүхэн ирсэн сураг гарсан шүү. Та сая юу гэсэн бэ? Миний ихч гинэ? Надаа ихч байхгүй штэ. Өвгөн дуурсангүй. Тэрэнд эргэлт ирсэн гэхэд л тэр сайн мэдлээ. Арайж биш байх гэж итгэж ядан очиход олон жилийн өмнө орхиод явсан ихч нь дүрээрээ байх шиг санагдав. Тэд гарынхаа шуунд адилхан мэнхтэй дөрсөн ч тэрнийг ээж багада ярьж өссөн хоёр билээ. Ихч нь дүүгээрж тэврэн цөрхрөн уйлахад дөлгөн уйлсангүй. Тэрнийг яах гэж ирсэн гих харц дотроо зангиджээ. Залуухан өмүүлэгч Сэндмаа. Ихч нь ирлээ. Чамтайгаа уулзаж чадлаа штэ. Ихч нь чамайг гаргана. Би чадна. Гэхэд дөлгөө инэв хийлэн та хүн алсан алуурчантай юм ярьж байна. Гарна гэж байхгүй. Би өөхөх бах. Харин ийм дүүгүү гэж эртнээс бодож явсан чинь дээр хэлхүү. Дөлгөнөө миний дүү их чинь чаднаа. Миний дүү жаагаал дэсчихдэх үү? Тэрээр эргэлтээс гараад явлаа. Гарч явах замдаа гараа зангидах үед эргээд өнгөрсөн үедээ ирлээ. Хөөхтүүд ирснээс хойш 5 жил юугүй өнгөрч 18 нас хүрчээ. Тэдний зарим нь турж, зарим нь булчин сууж, ёстой л биеийн онцлогоороо бүгд зэг-зэгээд ирлээ. Тэд хоорондоо тулдах нь жирийн нэг өдөр хөлсөө гаргадаг зүйл байлаа. Энэ үед л тэд яах гэж бүтээгдсэнийг ойлгосон юм. Таягтай нэгэн өдөр ирээд залуусаас 3-ыг сонгож аваад зааж эхлэх үед эдний цаг нь одоо болсон. Анхны ажилд нь явуулаа. Хайраа гих сургаж тэдний гарч ирэхийг хэлээд машин суулгав. Тэд бол өнрөө дөлгөн агар 3 байлаа. Өөр 2 сурагч даган зургуулаа явлаа. Тэдний нүдийг боон жаахан удаан яван орой болоход нэгэн айлын гадаа байгаагаа мэдэв. Яг хаана байгаагаа мэдэхгүй 3-т хувц өмсүүлэн нүрийг нь далдлуулаад 2 зураг үгэн цээжтүүлээд үг дүүгүй алцгаад гараад ирэхийг даалгав. Агар инээмсэглэхэд хайраа сургагч. Алдаа гарвал би та нарыг олох болно. Дөлгөө энэнд бэлтгэгдснээ ч ойлгов. Хашаанч намхан туул тэдэнд нэг их зовоод байх юм байсангүй. Гэрэлтэй байх байшинд орвол хэдэн согтуу залуус найрлаж байгаа бололтой. Эмэгтэй хүмүүс ч бас байх шиг байна. 3 орон шууд дайран даалгарт байсан 2 хүнээ хороожгаад хэлсэн ёсоор нь гарахад бараг 2 минут ч хүрээгүй болно. Тэд ингэж бэлтгэгджээ. Хайраа инээмсэглэн хүүхдүүдэд урам өгөөд дөлгөн чи сая алдаа гаргалаа. Орохдоо хизээж бүү цонхоор харж бай. Цонхон дойртож харагдаж мэдэгдэх шаардлагагүй. Чи хаалгаар шууд орвол тухайн хүний хамгаалалт хийх завдлагыг дуусгаж чадна. Дөлгөн толгой дохиод саяны нэг залуугийн цохилд жирийн биш байсныг анзаараад авчээ. Тэр хүн алхаар ирнэ гэдгийг мэдсэн мэт байсан ба дөлгөөнийг сэрэмжтэй цонхоор нь шагаах төдийдл мэдсэн жаахан харлах төрөлөв. Тэд буцан ирэхэд таягтай ир баяр хүргэн өгтөж аваад тусгайлан амралтын өрөөнд тэднийг амруулав. Өнөрөө өрөөнд орж амттай хоолноос идэн тансаглаад дөлгөөнөө найз минь сайхан байна шүү. Энэ л сайхан байна. Гэхэд өнөрөө тэнийг минь бит хоёр хүн алчгаад байна ойлгож байна уу? Нэрэж ихнээс хүн алах амар байлаа шүү те. Миний гар одоо ч салханч байна. Гэхэд агар тэр хоёрт хандан үнэн дээ бид эднээс юугаар дутах юм бэ? Насаараа алуурчин болох гэсэн юм уу? Хөөе, эднэрийг хідүүлээ барнаа.
Зүгээр орцгоё л доо. Гэхэд хоёр найзын хинэн ч стуурна. Өдөр хоног өнгөрөх тусам хөөхтөө цөөрсөөр байлаа. Учир нь тэднийг хоёр хоёроор навч яваад эргэж ирдэг нь цөөхөн байлаа. 2020 он гэхэд шилмэл гэмээр 12 залуу үлджээ. Тэд дөрөв 3 хэсэгт хуваагддаг байв. Энэ дунд өнрөө, нааги, бааги, дөлгөөн дөрөв нэг бүлэг болж, агарын дагуулуулах галаа, сугар, энэ биш дөрөв нэг бүлэг болж, пүүгийн толгойтой төмрөө зориг дөрөв нэг бүлэг болжээ. Тэднийг мэдээж A1, A2, B1, B2, C1, C2 гэж дууддаг байв. Хамгийн хүчтэй пүүгийн толгойсон бүлэг А болж, дөлгөөний бүлэг Б болж, агарах C болсон байлаа. Тэд ижлэхэн өссөн учраас насны зөрүүч арилж, жинхэнэ хоорондоо хонжоон мэт үзэлцдэг байлаа. Үнэн дээр хооронд нь зодтолтуулж, үндсэндээ улам хүчтэй болгож байлаа. Пүүгийн онцгой сайн байлаа. Тэрнийг хамгийн чухал даалгавар дэлгээдэг байлаа. Таягтай ирнэг өдөр их дууртай ирв. Дали уламжлалж ёсоор л бүхэлцэн. Тэр хэдэн том залуус дагуулan иржээ. Дали руу харан тамхиа унтраага залуусыг жагсаан Дали руу хараад "Чи намайг хэн гэж бодож байна?" гэхэд Дали "Дарга, та миний эзэн штэ." "Чи намайг аргалцахж дөнгөнөө гэж бодож байна уу? Эндээс гарсан 3 залуу хаана байна?" "Та барын аманд өг гэсэн. Би тушаалыг л биелүүлсэн." "Тийм үү?" Тэрээр таягаараа Далийг нүүр нүдгүй балбан залуусын шар үсийг бостол зодож байлаа. Томоо бойлуулах ордлого хийсэн ч тэрн рүү муухай харахад тэр хартнаас нь айн дальдчихна. Дали уусал гуйхаж тэрнийг ёстой л дуурахгүй боллон зодов. Таягтай ир тусгай байдаг өрөө рүү алхав. Томоо тэрнийг дагна. Өрөөнд орон сандал дээр суун амьсгаага даран амрангаа. "Энэ салга юмны үлдээсэн хогийг яаралтай цэвэрлэх хэрэгтэй байна. Барын аманд биш, чоны үүрэнд очсон байна. Муу сайн урвагчдыг би үзэн яддаг." "Босоо, та тайвшир. Бид дайрвал бүүн хэрэг мандах усуу. Тэглэж тэд бэлтгэлтэй байгаа." Гэхэд таягтай ир босон түүнийг заамдаад "Новш минь, бид энэнд бэлтгэгдсэн биш билүү? Яах гэж ингэж их хөрөнгө мөнгө зарж нохоход тэжээсэн хэрэг? Удахгүй тулаантай болохоор өмнө нь тэр чоны үрийг дуусгах хэрэгтэй байна. Ямар ч үнээр хамаагүй урвсан 3-ыг аль ойлгосноо?" Гэхэд "Мэдлээ. Босоо. Уучлаарай." "Чи яг одоо A35-ыг дууд." Том өрөөнөөс гарч ирэн сая нэг тайвширч залуусыг заагдсан өрөөнд орохыг хэлв. Тэд өнөөх газраасаа бас нүүсэн бөгөөд үл мэдэх байгууламжид ирсэн билээ. Тэнд арай дээр нөхцөлтэйж яг л нохоо байлгаж байгаа мэт санагдахаар төмөр хаалгатай өрөөнд байлгадаг. A35 өрөөнд орж ирэхэд таягтай ир "Зол жаргал. Тийм ээ. Миний золоо. Чи нэрээ санаж байгаа эцтэй?" "Тийм ээ дарга." "Нэрээ хинт ч яагаад хэлдэггүй юм?" "Танаас өөр хинч дуудах ёсгүй нэр." "Тийм ээ. Чи сайн хүү шүү. Миний ганц итгэдэг хүн чи шүү дээ. Дали новшод даалгасан хэрэг бүтлгүүцсэн байна. Миний талд зогсож байсан 3 зааварлагч машина хаяад алгуулсан сурагтай. Өнөө 3 залуу нь чоны үүрэнд орчооч." "Чоны үүр гэхээр нөгөө сахалтыг устгаагүй гэсэн үг үү?" "Тийм ээ. Энийг зохицуул. Бас тэгээ тэр 3 зааварлагчийн учрыг яах вэ?
миний санаа зовоодох. Би байршлыг нь бараг л олчихсон. Харин энийг хэн хийж чадах уу залуусаас? Би өөрөө мэдээд аваад явъя. Гарда. A35 минь. Би чиний утсанд мэдээллийг нөгөнө. Нэг шөнийн дотор үүр цайхаас өмнө цэвэрлэгээ хий. Түй. Мусан урвагчд. Таягтай тэрний гарсны дараа тамхи татан гүнзгий амьсгаа аван тайвширна. Өрөөнд байх хэд өрөө чижтэй торонд байх дөрвийн хамгийн биер жижиг багийн сая ам нээлээ. Энэ босс гих таягтай хэдэн настай хүн юм болоо? Ямар амар зодва. Одоо хүртэл өмдөхгүй байна. Арай өгчөөг байгаа да. Гэхэд өнрөө энийг хайтан хүн юу тарина тэрнийг л хураана гэж сургаал байт юм штэ. Олон ч хүүхд зовоосон доо. Хохин штэ. Жаахан байхаас зодож яаж зовоож байлаа та? Гэхэд дөлгөө. Өнрөө чи арай л харгас болж байна шүү. Хөөрхий гэж бидэнд сайн үедээ сайн л байсан биз дээ. Нэг л юм биш байна. Нараа ах, хатаа ах нар л асуудал орсон бололтой. Гэхэд тэд нар яана гэж? Тэд чинь биднээс дээшээ штэ. Бид ч уулзж ярилцах боломжгүй байсан. Тэгэл томроод яваад өгсөн байлгүй. Үгүй. Тэд нэг даалгаварт явсан гэж бодож байна. Бид хоёрыг анх ирэхэд зуухт эргэж бити ар гэсэн дохио өгч байсан. За. Боломж гарвал эргэж хараадгүй гэдэг дохио юу? Тийм ээ. Тэдэнд боломж гараад зугтсан байх. Тэгэд чамд боломж гарвал яах юм? Чи сая харсан биз дээ. Бидний өмнө далийг яаж байгааг. Өнрөө чимээгүй болов. Наагийг сонсож сууснаа. Ахнараа тэднийг аль гэвэл яах вэ? Гэхэд дөлгөн энийг үнэхээр бодоогүй байсан тул нааги руу харан нэрээ яах юм бол гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Таягтай хоёр зааварчилгаа өгөөд сургагч нар дээр дахин 10 хүн үлдээгээд далийг машин цуулган авч явлаа. Тэднийг хариуцдаг 6 дээр дахиад 4, тэрэн дээр томоо A35 буюу хайраа 2 нэмэгдэж 12 болжээ. Хайраа уцаа харан бэлтгэлээ хийн биеэ халааж байлаа. Дөлгөөний ямар нэг тийш явах гэсэн зүн совин маш ихэд төрнө. Харин нөгөө талд пүүги их л бясалган сууна. Тэдний нэг төмөө хөөе пүүги энэ хайраа юу хийгээд байгаа юм бол биднээс нэгийг нь ноолдогсон яагаад ганцаараа тэнэгтэй байгаа юм болоо гэхэд тэнэг минь даалгаварт л явах гэж байна шүү дээ. Гүй чи яаж мэдж байгаа? Дээд ах нар урвсан гэж босс уурлаад байсан биз дээ. Тэгэд яана гэж? Инки чи одоо хүн алах гэж байгаа юм шиг юундаа бясалгаад байгаа? Өнөөдөр хүн алах бололтой. Навш гэж дахиад л бүгийн хэд хэдэн даалгаварт явчихсан эндээ бараг л дуртай болж байгаа гэхээр аимшигтай залуу өсөж байжээ. Томоо A35 дээр ирэн яах их тухай ярьж байгаад. Нэрсээ өг хэдэн үнэтэй явах юм? A1, A2, B1, B2, C1, C2. Дандаа шилдэгүүд байх шүү. Сургагч нараас хэн явах юм? Би ганцаараа явна. Чи чинь солиорог үзтээ. Яах гэж тэгж болох юм? Тэд хэрвээ би тэднийг сургасан хүн. Тэгэхээр би мэдж болно үсттэй.
Томоо тэрнийг их сүрхий харснаа хизээж ингэж байгаагүй учраас юу ч хэлсэнгүй. Хайрагийн утас дуугарч ярингуудаа хувцаслаж эхлэв. Томоо хаалганы цоо жонгоолгон A1, A2, B1, B2, C1, C2 гараад ир гэлээ. Пүүги, төмөө, дөлгөөн, өнрөө, агар галаа гэх 6 залуус гарч ирэв. Тэдэнд хувцас тарааж өглөө. Хайраа өмнө нь зогсоод. За залуусаа, бид маш чухал даалгаварт явна. Тэгээд бас хэцүү даалгавар байх болно шүү. Бид таньдаг хүмүүстэйгээ уулзна. Бидний өрөө юу илээ? Үхэлж ялагдаж болохгүй. Ялагдвал үхэн. Залуус нэгэн зэрэг хэлээд хайраг даган байгууламжаас гарч энэ удаа том жипэнд сууцгаалаа. Жолооч хайраа урд, харин ард нь 4, багажид нь 2 оров. Тэд маш хурдан тавхицгаалаа. Тэд A35-ыг их хүндэлдэг бөгөөд тэрний үгээс гарах хүн бараг байхгүй байлаа. Пүүгэл түүнд нэг их сайн биш нь мэдрэгддэг байлаа. Хурдалсаар шүн болохтой зэрэгцээд нэгэн уулын аманд зогсов. Хаана байгаагаа мэдэхгүй ч бууцгаан хайрааг л харцгаан. За залуусаа, бидийн довцохыг даван доош уруудахаар том байшин байгаа. Тийшээ дайрах болно. Тэнд манай гурав байгаа. Та нар харж байсан байх. Энэ. Тэд нар зураг үзүүлв. Тэр зурагт нараа хадаа 2 байв. Дөлгөөн зочирдон хүлээн авахч үүрэг нь учир юу ч дуугарсангүй. Дуугарч ирэхгүй билээ. Өргөжлүүлэн хайраа. Тэр гурвыг шууд дуусгах ёстой. Дөлгөөн пүүгийг бид гурав дуусгана. Үлдсэн бусдыг нь саатвал. Ойлгосноо? Ойлголоо. Тэд юуны тулд хүнд бэлтгэл хийсэн билээ. Ядах эмгүүл даваа давж доош 3 хэсэгт хуваагдан том хашаатаа том байшингийн хажууд ирцгээлээ. Тэдэнд цаг байхгүй учраас шууд л дайрав. Байшингийн гадаа тамхи татаж байсан залуус урдаас нь дайрсаар тулаан эхлэв. Тэд юу ч болсонгүй. Дотогч нэвтрүүлэхгүй гэсэн шиг өнөөх 3 гарч ирэв. Нараа инээ. A35. Ингэж нэг таарах шүү. Дөлгөө өнрөө манай талд ор. Миний 2 дүү зөндөө зовсон. Одоо ах нартайгаа эрх чөлөөтэй амьдралдаа наадуулыг чинь хідүүлээ нухчиж дөнгөн. Гэхэд хайраа. Та гурав битгий мөрөөд. Сахал та нарыг ашиглаад хаях нь цаг хугацааны л асуудал. Тэглээж та гурав ашиглагдаж чадахгүй энд өгөх болно. Дөлгөөн пүүгийн эднийг алах ёстой. Дайраад. Тэд шууд тэдэн рүү дайрлаа. Агарч мөн орон тэдэнтэй нэгдэв. Зодоон дунд дөлгөө нараатай тулав. Эхэндээ нараа илүүрхөвч дөлгөөн дийлэн дээр нь гарч ухаан алдал зохиод хоолойг нь шахах үедээ багада ахаа гэж цахаар гүйж явсан үе нүдэнд харагдаж нүднээс нь улмас мэлмэрнэ. Энэ завшааныг ашиглан хоолой бол цулрах үед нараа тэрнийг зохиж унгаагаад боох гэхэд пүүгийг хагархаа шилэв тэрний толгой зоогоод дөлгөөн рүү харав. Гүйцэж эхлэв. Бүгдээрээ одоо явцгаая. Хурдан бос мал минь. Тэр босонгүй. Тэдний ардаас хүмүүс хөөгч гэлээ. Машин тойрон ирж явсаар хурдан давхив. Ямар нэгэн машин дагахгүй байгаад бүгд гайхав. Нэлэн яваад бүгдийг буулган хувцсыг нь солин эзэнгүй машинд хуучин цус нуж болсон бүх хувцсыг нь хийгээд хайраа жагсаага дөлгөөнийг гарч ирэхийг тушаан хэд зохин унгаад. Өөрөө үхэлч ялагдаж болохгүй. Ялагдвал үхэн. Дахиад үхэлч ялагдаж болохгүй. Ялагдвал үхэн. Новш минь. Чи хинч байсан? Алах ёстой. Алж чадахгүй бол чи өөрөө үхэх болно. Дахиад хэл.
Үхэл чи ялагдаж болохгүй. Ялагдвал үхэн. Тэднийг машинд суулгаад дараагийн газар руу явцгаалаа. Хайраа цагаа харсаар өөр цайхаас өмнө гэж амандаа бувтнахыг бүгд сонсож байв. Тэд нэгэн зэлүүд газар ирэв. Хот айл байх ба бас малтай малчин айл нь мэдэгдэв. Тэд 3 хуваагдан айлын гадаа очиход нохоо хуцах чимээ өгөв. Энэ үед гэрээс 3 хүн гарч гүүх нь харагдлаа. Тэдний ардаас илтгэхэд дагаж хуцаж байсан нохоо тэнд үлдлээ. Тэр 3 зааварлагч 3 байлаа. Тэд яаж тултгаа мэдэх учраа нуруугаа нийлүүлэн зогсоод нэг нь A35 найз минь бид үнэхээр тэр 3-ыг сахалтыг дуусгаад гарч ирнэ гэж бодсон юм. Харин даанч гарч ирээгүй. Даалгавар биелэг бол босс биднийг алан штэ. Та нар ардаас нь орох байсан юм. Бид чадаагүй маа. Бидэнтэй нэгдэж олон штэ. Та нар урвсан. Тэгэхээр өөх ёстой. Гүй тийм амар дийлэхгүй л ах. Хідэн нусгай дагуулчаад Пүүгийг их залуу инээ далдан. Аландаа гэж бодож байсан 2 новш энд байна. Би давъя. Дөлгөн чи нөгөөтг дээр нь алдаагаа заасан. Пүүгийн шууд дайрав. Залуус жорон зодтолтов. Тэр 3 тийм амархан буугаад өгөх улсууд биш учраас тэдэнтэй амьд дүүцсэн дулаан эцээ үртэл үзэлцэв. Сартай шүн байсан болохоор дээр нь энд бэлтгэгдсэн улс ба шөнийн тулаанд чадамжтай багш сурагч нарын тулаан үндсэндээ өрнөв. Агар өнрөө 2 нэгийг нь тусгаарлан дайрлаа. Төмөө галаа 2 нэгийг нь тусгаарлан авлаа. Пүүгийн дөлгөн 2 нөгөөтгтээ зодтолж байхад хайраа тэднийг ажиглан харж зогсов. Дөлгөн унах техник маш сайн сурсан учраас унах гад пүүгийн ханаас олсон гэмээр шулуугаар тархийг нь хаг зохин дуусглаа. Өнөө хийж тэднийг өчиггүй дуусгах гад нэг нь хүнд шарх авчээ. Агарын талын хүн болох галаа арай гэж амьсгалж байлаа. Хайраа ирэн агар тандаж чи дуусга хурдан ал гэхэд агара A35 сурагч минь би яаж тэ гэхэд пүүгийн хажуунаас нь орж ирээд би дуусгачих гэхэд хайраа чи холд чамд хамаагүй синийгээ чи дуусга эсвэл би чамайг агар тэрнийг Гисбон дуусгав. Агарын гар салгана. Нулимс нь бөмбөрөх үед дөлгөөн сугдан босгоод хурдл гэсээр гүйцгээв. Тэд гүйсээр тохирсон ёсоор машин давхан ирж суулгаад давхицгаалаа. Гэрээс 1-2 хүн гарч ирж байгаа харагдавч чухам юу болоод байгааг ойлгохгүй байгаа нь мэдээж юм. Тэд явж байгаад нэг зогсон төрүүчийн адил хувцас солиод хотын төв рүү явцгаалаа. A35 тэдэнд хандан өнөөдөр бид маш том ажил амжууллаа. Та нарт ямар хүнд байгааг би ойлгож байна. Тийм болохоор өнөөдөр бид өөр газар альжаалаа тайлах болно. Гэхэд хинч дуурахгүй байх ч пүүгээл. Хөөе, хоол захиалж идэж болно үсттэй. Дээр босс шагнахтаа дуртай хоолоо идгээд байсан. Харин тэр санаанд ороотлаа. Гэхэд хайраа A1 чи маш сайн байлаа. Тэрнээс илүүг эдл бод. Тэд хот руу ороод машинаа солин дахин суулаа. Өнөрөө хотын төвийн гэрлийг харан хаана байгаагаа бүдэг бадаг санана. Дөлгөөнд гараараа заан зарим газараа санаж байгаа нэлт байлаа. Тэд нэгэн газар орвол саунд дүүштэй газар байлаа. Тэд эхлээд усанд орон саунд сун ёстол жаргаж байгаа мэт санагдана. Тэр дунд хоолч ирэн өөр өрөөнд орж зоог барин сон. Хэдэн шил пив тавихч тэдний хувьд амсч үзээгүй зүйл учраас уухан төдийл олдсонгүй. Ингэж байтал нүцгэн шахуу охид орж ирсээр тэднийг бүр алмаар болов. Нэг нэгээр нь авч явахч дөлгөн ганцаараа үлдэн нарааг алсан шокноосоо гарч ятан байлаа.
Тэрийг нэг их хүсэлгүй тийм байгааг ойлгосон хайраа тэрний хажууд сун хоёулахна пивнээс 1-2 балган сууна. A35 тэрэнд хандаж чамд надад хэлэх юм байвал хэлж болно. Өнөөдөр хоёулаа ах トゥ хоёр шиг ярилцъя. Шударгаар гэхэд болно гэж юу? Энэ зүйл толгой эргүүлдэг бололтой. Тэгтээ гоё ч юм шиг. Тийм ээ. Хүмүүс их хэрэгэлдэг. Чи ууж болно шүү. Бидний нэг гараа зүхтаавал яах вэ? Гэхэд гадаа бодуулна. Эсвэл ямар нэгэн аргаар саянах шиг үхцгэн. Ингээд бид гэртээ харих боломж байгаа юу? Гэж асуухад байхгүй. Тийм юм байхгүй. Энд дандаа гэр оронгүй харах хөнгүү хүүхдүүд цугларсан. Би аавыгаа л нэг харчих юмсан гэж боддог. Та яаж ийм замыг сонгосон юм бэ? Гэхэд надад хинч байгаагүй. Би хаана хинтээ амьдарч байснаа ч мартсан байна. Энэ миний гэр бүл нэг л өдөр би дуусах байх. Ингээд таны жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? Ах トゥ шиг гэсэн биз дээ. A35 тэрнийг үлдээн нөгөөдүүлийг нь шалгахаар явлаа. Дөлгөөн тэндээ нам умтав. Энэ өдрөөс хойш 3 сар өнгөрчээ. Агарыг дагдаг хоёр нь түүнээс айж хизээ нэг өдөр алчгаж мэднэ гэж жигэрхэн. Таягтай эрдгээрээ нэг өдөр ирлээ. Тэр өнөө хөрөөнд л орлоо. Ахалж байгаа томоо орвол тэр 3 залуу бэлд өнөөдөр зугаацах өдөр юм гин. Өнөөх хэрэг намжаах гэж 3 сар боллоо. Сахалт одоо миний үгээр хүн болсон хэдий ч нэг л өдөр тэрнийг устгах ёстойг заавал надад сануулаарай. Гэхэд томоо шилдэгүүдээс авч явах юм уу? Үгүй дээ. Нэг нь B1, нөгөө хоёрыг нь C2, C3 байж болно. Гэхэд C2 галаа өгчихсэн штэ. Гэхэд A4 болох бах. Таягтай хон дундаас идэх гэж байгаа чон шиг л ангилжээ. Далигаар туг давчихсан хүүхдүүд чинь би энд авчирч хүмүүжүүлэн гэсэн чинь хэрэг үүрэд орчихсон. За энэ чи яах вэ? Хөдөөнийг уурахад хідэн улс бэрс гаргаад байна гэж байна. Дээрээс шидсэн том чулуу болохоор алдаагүй хийх хэрэгтэй шүү. Ойлголоо. Хамгаалалт сайтай олуулаа гэсэн шүү. Энэ бичиг баримтыг гэрээ хийсэн бичиг баримт байлаа. Энэ хүнд гээд нэг зураг өглөө. Тэр зургийг үзүүлэхэд л ойлгоо. Угаасаа хууль тавьжигдаж өгөх гэж байгаа ядарсан байгаа. Жаахан айлхаад харин хүн алж болохгүй шүү гэж таягтай ир сануулав. A35 ойлголоо. Гэхэд би явж мөнгө хийлээ. Өнөөдөр жаахан зугаацнаа. Чамд утсаар мэдээлэл өгөх болохоор чи хөдлөөрэй. Уучлаарай. Та би хэсгээс хүн авч явахгүй байл. Гэхэд яагаад тэрлээ? Тэнд миний итгэлтэй залуус байгаамаа. За. Чиний хэр болог. Ингээд таягтай A1 буюу Пүүги, C3 буюу Суур, A4 зориг гих 3 залууг дагуулan явлаа. Тэдэн дундаас Пүүги л мөчийг хүлээсэн мэт зодоо хийхэн түүнд их сонирхолтой байлаа. Томоо болон хоёр хүн таягтай эрийг дагав.
Пүүгийн сугар зориг 3 машин сун явцгаалаа. Тэд жухам хаашаа явж байгааг хинч мэдэхгүй ч зориг нүдэнэ хасан. Сугар тэрнийг шоолон. Авсандаа өвтөх гэж байгаа юм шиг яасаа итах нүдэн анавэ? Гэхэд Новш минь чи авс гэж мэдх юм уу? Мэдлгүй яах вэ? Дөрвөлж юм байдаг үстэй. Кинон дээрээс чи зөндөө харсан мэдтэй. Тэдэнд хаяа кино үзүүлдэг байсан нь мэдээж үлээ. Тэд зорсон газартаа ирсэн үү? Зогслоо. Залуусыг буулган дагуулan доошоо орсон шаттай нэгэн хаалгаар орлоо. Тийшээ орвол тэнд бөөрөнхий тэдний бэлтгэл хийдэг байсан шиг ринг маягийн зүйл байх өгөөд хідэн талд нь бүдүүн тамхицуусан том хар нүдний шилтэй ус тойрон суцгааж харагдана. Таягтай эрийн тусгай ширээ мөн байлаа. Тэр тэрэн дээр очиж суугаад суулаа суулж байгаа юм шиг болоод инээмсэглээд. Гэт томоо эй дөрвийг гарга гэж хэлээд тулааны талбар руу явуулав. Зориг нэг л бэрхэж нэгэн тал гарвал урайтай учир тэрнийг санан гарлаа. Тэрний өрсөлдөгч урт үстэй нүрээ халгалсан итгэе залуу байлаа. Тулаан эхэлж ихэндээ ан ман явж үндсэндээ давмгайллаа. Алдаж боолтонд оров. Пүүгээ арай жалчихгүй байлгүй гэж нүдээр харах зогссохч тэрнийг хороож өрхөв. Пүүгээ зүгтээ зовлон жаргалаа нэгтгэж хамтаа нэг өрөөнд олон жилиг өнгөрөөсөн найзаагаа өгөхөд үнэхээр харамсан тэрнтэй үзэн хэмээн ураг шалгахад Томо хориглон инээмсэглээд. Чиний ээж удахгүй ирнэ. Хүлээж бай. Арслан шиг зөрөгтэй новш шүү. Гэхэд Пүүгээ намайг оруулаад өгөөч. Гуй. Таях дээр ялагдлаа их л сэтгэл дундуур байгаа бол та. Хөөрхий зоргийг хоёр хүн дамжлан цааш нь аваад явлаа. Дараагийн тулаан хэлэхэд өөр нэгэн этгээд масктай залуу гарч ирэв. Тэр үзүүлбэр үзүүлэх мэт агаар дээр эргэлтэн Пүүг рүү харна. Томооч тэрнийг хоригсонгүй. Пүүг юу бол хамгийн шилдэг учир гараа зангитан дотроо өш зангидсан байлаа. Тулаан эхэлж өнөөх залуу юу юугүй дорно дуусгаж нухсаг нь таслаж хоров. Энэ бол өөрийгөө хэр зэргийн алуурчин бэ гэдгийг батлах мэт тэдэнд зодоо үзэн тамхи татан суух боос харстай усуудыг чимээг болгов. Тэр бууж ирэхэд таягтай ир сая нэг баярлаж алга ташин бусад зочид руу харан өөр байна уу гэж биеийн хилэмж үзүүлнэ. Дараа нь сугрын хэлж болоход цаа талд нь их том биетэй мас ихтэй залуу гарч ирлээ. Пүүгийн чихэнд нь тэрвэрлж болохгүй шүү. Унтлан зохих хэрэгтэй. Хайраа бидэнд юу гэж зааж байлаа? Сайн санаарай. Энэ үед таягтай ир цаг харан утсан аван залгав. Эй 35 утсан аван ойлголоо гэсээр үлдсэн хэдийг аваад мөн сурагч залуусыг бүгдийг аван 4 машинтай зовоо болон хөдөлцгөлөө. Тэд давхисаар дөлгөөн нааги болон бусадтай. Бид хэд ингэж олоолаа явахыг бодоход аюултай газар очих болтой. Нэгнээсээ холдож болохгүй шүү. Наги чи надаас битгий салаарай. Гэхэд аха би зүгээрээ бэлтгэл дээр би өөрийгөө харсан биз дээ. Гэхэд өнрөө нэмэн тийм ээ тийм манай дүү чинь илт сайжирч байгаа штэ. Дөлгөөн чи санаа зовлтгоо. Гэхэд чи чисэн ялгаагүй надтай ойрхон байгаарай заа юу гэж хэлв. Тэд замдаа явсаар харин сугар өрсөлдөгчтэйгөө шийдмэг үзэлцэн хэдэд дохоогоороо толгойг нь онсон ч өнөөх нь унахгүй байлаа. Пүүгийн гараараа заан хоолоор өнцөх гэж тохиход сугар урайгаа санан тэрний нэг зохилт орл унгалаа. Тэнд байсан баян харагдах хүмүүс бүгд бусах шахам цочиртон таягтай ирлүү харцгаана. Сугар бууж ирэхэд Пүүгийн баяр хүргээд би тэрнийг алаагүй. Тэр үнэхээр чадaltaй залуу юм аа. Баярлалаа. Тэвэрч авсан бол намайг дорн дуусгах байсан баг. Дэвжин тэр нэг хүн гарan тэрнийг үхээгүй байгааг хэлэхэд таягтай ир сугар руу гарan чи нэг юм дутуу орхиж те ажлаа гүйцээ.
Суур хэдийг хүсэхгүй байгаа ч хэвтэж байгаа түн дээр очиход нүдэн нээлттэй амьсгал тэмцэж байв. Суур нүднийх нь харцыг харахад маш хүнд байлаа. Дөнгөж 21 настай жаахан амьтанд энэ маш хүнд байх нь ойлгомжтой. Тэрнийг аргагүй хорооцоход бууж байхдаа хатуу цэвдэг дунд өссөн ч гэлээ нулимсан туслана. Пүүги тэрнийг энэ эмсэглэн харна. Тойрч суусан хидэв босон таягтай эрдээр ирэн тортой мөнгө ололтой зөвлөхөл доор нь хүндэтгэлтэй арга нь тавиад дараагийн удаа чамд ялгдахгүй гэж шимнэхэн сонсогдно. Тэдний дундаа сахалтай нэгээр тэрэнд мөргөх шахан. Таач лутгүй юм аа. Эдгээр залуус дахиад тулаан байж болох байтал яагаад явах гээд байгаа? Гэхэд чи миний үгэнд сайн орохгүй бол миний ноход чамайг эргэж харж амжихгүй байхад хүзүүч юм шиг гэж мэдээрэй. Өнгөрсөн удааны шиг атхаг бодол агуулах юм бол штэ. Гүй яалаа гэжтэй. Би бүгдийг нь ойлгосон. Сайн байна. Харин нэг асуудал үүссэн гэж сонссон. Чи ажлаа муул хийгээд байна да. Дээр том дарга нар гацаанд оруулаад байна. Улс төрийн харгаар орж ирчихэд багалзуурдаад байна. Чи хэд хоногоос над дээр ирээрэй. Ингээд хэд буцсгаалаа. Буцаад ирэхэд хин шалгагаа гайхсан пүүгээ. Манайхан таад хаашаа алгуулч вэ? Гэлээ. Томоо тэрний шууд зохин унгааж дээрээс нь хөшөглөхөд таягтай ир болиулан. Чи галзуураа юу? Яагаад тэр вэ? Гэхэд энэ новш дэвжээрүү хинч хилээгүй байхад гарахыг завдсан. Дахиж ийм үйлдэл үзүүлвэл би чамайг алчихна шүү. За тайвшир та. Хідүүлээ хол зомогтой ирлээ. Та нар өрөөнд ор. Бүгэ томороо заналтай харан шүдээ 100 босоод алхлаа. Зорьсон газраа хурж угааг хайраа хилээ залуусыг буулган хэсэг амарцгаахаар цагаа харав. Тэд нар доошлохыг хүлээж байгаад орхоор олов. Уурхай нааталд зөөврийн гимээр 4 чингэлэг байлаа. Хамгаалагч гимээр хувцастай олон залуучууд ч байлаа. Хайраа тэдэнд төлөлгөө танилцуулан би нэг дөлгөн, си нэг агар, би 3 нагийн. Нааттай хамт отгошоо чингэлгүүдээр орно. Бусд нь өмнөнийг дар. Юу ч болж байсан. Бид 4 төвөг уучруулж болохгүй шүү. Нэмж хэлэхэд нэг ч хүн алж болохгүй. Бидэнд 15 минут байгаа. Ойлгосноо? Мэдээж бүгд толгойд охино. Ингээд тэд нар бууж дараалтаа эхлэв. Юу хүмүүс вэ гэж ирсэн хүнийг шууд зохин унахсаар зодолтоо эхэлж яг л зааврын дагуу явлаа. Чингэлгүүдээр орсоор эзнийг нь олов. Дөлгөөн агар нагийн 3 хаалга хамгаалан орж ирэх гэсэн хүмүүсийг хоригдж байлаа. Хайраа тэрнийг хид алгадан унгаад бичиг баримт үзүүлэхэд тэр сая ойлгон айн шээсэн савирах дөхөн гарын үсэг зурж баталгаажуулаад Сэпний түлхүүрээ өглөө. Хайраа Сэпийг нэ алтайгаа гараад шууд цүнх олон цүнхлээд гараад явлаа. Тэд ажлаа амжуулчлаа гэхийг сонсоод ухран машиндаа сууцхан давхицгаалаа. Ард үлдсэн уурхай эзэн үгтлээ айчсан амтан сууж байтал хамгаалтын дарганд бололтой хүн ирж түвшин босгоод өөдгөө хоолносаа чиний хамгаалалт гэж гинөө нэг муу хитэн хулгайч аргалж чадахгүй та нар чи хідүүлээ вүлээ би хэлсэн бицтэй найдвартай санаа зовлтгүйгээд байсан. Дараа тэгтээ эднэр жирийн хүмүүс биш баха. Мэдээж жирийн хүмүүс биш л байгаа шүү. Гүй эднэр шал өөр хүмүүс байна. Би олон ч газар явж олон хүмүүс зодонд орсон. Тэгтээ эдэн шиг онцгой залуучуудыг огт хараагүй юм байна. Уурхай эзэн ямаа чалдах төгснийг мэдэн байтал утсан дууралаа. Утсаа авбалаа. Бэлэг таалагдсан уу? Чи их зурууд хүн юм аа. Заавал үүмэн шууган болгоод л. Чи хэм бэ? Атгийн новш минь. Чимээгүй байхыг хүсье. Дуугүй байх чиний амьд явах баталгаа шүү. Би өршөөж болох ч
Миний дор ажилдаг залуус чамайг гэж дуураагүй байхад авсан чинь чихэж мэдэн шүү. Чиний өндөр хідэлээ дээ. Авсанд орохыг хүсэхгүй байгаа л хүү дээ. Баяртай. Энийг тоглоогоо дуудлага гэдгийг мэдэх эзэн цагдаа битгий дуударай. 50 байцгаа би өөрөө зохицуулна гэсээр амьсгаа аван зүрхээ дарна. Уцаан унтраа инээмсэглэх таягтай ир ажил хэрэг сайхан бүтлээ гэж томог шагнаад залуусыг мөн урамшуул гэсэн заавар өгөөд явуулав. Хэдэн цагийн дараа залуус ирэхэд нэг нь говь унлаа. Тэр их цус алджээ. Наагийн шууд гүн очин багийг эсээр тэврэн авахд залуус бүгд тэрэн лөө харлаа. Багийн хутганы шарх авсан бөгөөд цай цус алдан явхад хинч анзаараагүй байв. Тэр үнэндээ хол орхигдсон үхгээс жайсан байж мэднэ. Хайраа сандрын түүнийг машинд хийгээд томоор харна. Бид ажлаа амжилттай дуусгасан. Энэ залууг ингэж өхүүлж болохгүй. Томоо уцаар ярингуутаа нэгийгээ дуудан машинтай амьлаг бараад болох болсноо хэлээд явуулав. Хайраа цуг явах гэсэн чинь томоо боос зохицуулна гэсээр үлдэв. Наагийн асрамжийн газар үссэн найзаагаа явуулахдаа цөрхрөн уйлж байлаа. Дөлгөөн тэрнийг тайвшруулсан. Дүү минь, тайвширтаа. Бид бол хатуу ширүү дундаагаа ус. Тэрнийг эмнэлэгт аваачин гэсэн болохоор тайвшир. Томоо тэднийг жагсаагаад та нар битгий санаа зов. Өнөөдөр та нарыг шагна гэсэн. Тэгэхээр надтай хамт явах хэн байна? Гараа өрг. Залуус тийм боломж тоотол хийх өх учраас Нааги дөлгөөн хоёроос бусд нь явхаар боллоо. Хайраа мөн үлдэв. Дөлгөөн Наагийн өрөөндөө ороход хайраа цоочлоо цааш алхан өрөөндөө орон хаалгаа хаагаад орон дээрээ гарan унтаад өглөө. Нааги жорондоо орон цаашаа харан унтаад өглөө. Дөлгөөн бодол болонсон. Энэ үед нэг л тансаг үнэр сэнхэн үнэртэв. Тэгэж болоогүй хоолны гимээр үнэр үнэртэв. Алхаагийн сонсвол яавч хэрэгтэй үнийг их хэрэггүй байлаа. Тэрний өмнө зүс таних нэгэн охин гарч ирэв. Тэр рүү инээмсэглэх нь өөрийн ирэхгүй дур булааж сэтгэлийг нь гэрэлтүүлэх шиг гайхалтай санагдав. Тэр хоол авчирсан бөгөөд дөлгөөнийг мэддэг юм шиг. Чи шарсан дахианы маханд их дуртай. Тийм үсттэй. Энийг би шарсан юм аа. Чи над руу яагаад ингэж хараад байгаа? Би нэгэ хүй. Дөлгөөн харцаа салган. Уучлаарай. Би чамайг мэдхөлөө. Чи хэн бэ? Гэхэд чи мэдж байгаа штэ. Жаахан байхдаа ч харж байсан. Чи нөгөө томоо даргын тийм ээ. Өөр хэн байх вэ? Би тийм их өөрчлөгдсөн байна уу? Гүй зүгээр л гайхаад чи энэ бүгдийг яаж хаана хийж авчирсан? Яагаад надад энэ бүгдийг томоо дарга хийж өг гэсэн юм уу? За тийм ээ. Танаа дарга тэгсэн. За энийг идэ. Өлсөж байгаа л үү дээ. Надаа санаа зовох шаардлагагүй. Дөлгөөн тийм байх нь гэж бодоод Наагийг дуудах гэтэл өнөөх охин болиулав. Тэр түүнд бас лаазтай кола өгөөд инээмсэглэх нь цаанаал үзэсгэлэнтэй харагдана. Дөлгөөн тайван ирж суугаад чи ханаас гараад ирв? Биднийг бүр мэддэг юм шиг санагдлаа. Хөөе. Чи тэр камеруудыг харж байна уу? Тийм ээ. Дөрвөлжин хэрэгдэг зүйл үү? Тэндээс байн гард юм уу? Том зурагтаар та нар гардیں۔ Юу? Дандаа юу? Биднийг хараад яах юм? Юу гэж дээ? Би хаяал ирдэг. Та нарыг хяндаг бас нэг зүйлгээ л ойлгочих. Би хоол авчирч өгсөн юм чинь хоёулаа танилцаж болно үсттэй. Намайг урна гэдэг. Гэхэд дөлгөөн эргэлзэн энэ арай болохгүй гэж бодоод намайг би нэг гэдэг. Гэхэд чиний нэр өөр гэдгийг би мэдж байна. Нэрээ хэлчихэлтэй. Эсвэл би гадуурх цамцаа тайлчих юм уу? Гэхэд
Дүлгэн ууж байсан ундаандаа хахад цацсан түүн рүү харахад тэр нэрнгээсээ л цамцаа тайлах гэтэл намайг дүлгэн гэдэг гэхэд аймхаа чамтан бол доо гээд инээн. Тэр хоёр ойр зур ярилцсан дүлгөөний дотор нэг л өөр мэдрэмж мэдрэгдэнэ. Хайраа сэрэн хоолны үнэр аван гарахад урнаа байгааг хараад дуурлангуу. Чи энд юу хийж байгаа юм? Яагаад энд байдаг лээ? Хурд яв. Аха, таньдаас хоол авчирсан. Яагаад дуурлаад байгаа юм бэ? Гэж усахдаа дүлгүүн рүү нэг цааш шидэд амжлаа. Аав чинь мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй л ах шүү. Камер шүүж хийх юмаа хийсэн бол хурдан яв. Та аавд битээ хэлээрээ гуйж ийн аха. Чи л хурдан явчих бол би хэлэхгүй. Урнаа дүлгүүн рүү нүдээ ирмээд явхад наагийг сэрлээ. Хайраа тэдэнд хоолоо урдаа идээд хогоо гаргаа тавьчих гэж хэлээд яваад өглөө. Нааги сайных юм байсан бэ? Би эргэж харах гэснээр тантай яриад байхаар нь зүрхэлсэнгүү. Хөөе, ямар хоо охин байна? Хөрхнө. Мэдгүй. Та харсан биз дээ? Заахаа та ээж нэг дүрслээд хэлээд өгөл дөтөхүү. Тэр хоёрын өдөр гуниг арилж тэр хүндээ л өгжөлтэй байлаа. Энэ өдрөөс хойш сарын дараа багийн ирсэнгүү. Нааги санаа зовж эхлэхэд сургагч нарын нэгэн түүнийг үхсэн одоо дахин битээ асуугатай гэсээр наагийн уур дээцэгтэй хүрлээ. Тэд хоорондоо зодтолдож дасгалаа хийсээр агаар тэдэнд орго төлөлгөөтэй байгаагаа хэлэхэд пүүгээ зөвшөөрлөө. Тэд хаяал нэг бөөндөө сууж кино үздэг байв. Агаар пүүгээ дүлгөн гурав уулзлаа. Пүүгээ тэрнийг дэмжиж угаагаа хэлэхэд дүлгөн бодол олов. Агаар би тэнд цуваад л өхөн. Нэр шүү. Биднээс нэг маань яваад өглөө. Хизээ нэг өдөр бидний ээлж ирэх л болно. Гэхэд пүүгээ тийм штэ. Хэдий бид нэг их сайхан харьцаатай найз зөвхөд биш ч гэсэн энэ зүйл дээр нэгдэх ёстой шүү. Дүлгөнөө чи юунаас айгаад байгаа юм бэ? Гэхэд би юунаас айна гэж. Сургагч нарыг давж гарах хэцүү үсттэй. Хайраа авахс байгаа үсттэй. Гэхэд хайраг чөтгөр авг. Тэрнийг надад орхичих. Томог харин өнрөө та хоёр гүцэн шүү. Агар инээмсэглэн ингээд тохирох шүү. Хараал эзэн энэ газраас бүгдийг нь алж ууж гард юм шүү. Гэж хэлв. Одоо цаг 2022 он байцаагч төвшин орж ирлээ. Дүлгөөнийг байцаалтын өрөөнд оруулахад хитэд алгадан суулгаад инээмсэглэн тамхи татангаа чи чинь эгчтэй байсан юм шүү. Тэр миний эгч биш ээ. Тийм үү? Ойлголоо. Тэгвэл эгч чинь санамсаргүй машины ослолд орох аян гинт нэрхэд чам тамаагүй гэж ойлгохгүй. Ер нь чам шиг амтэн эгчтэй байгаа ч яах вэ? Тэр миний эгч биш болохоор 50 өрх. Гүйл юм шиг байна да. Удахгүй шүүх хурлаар орно. Чамайг хурдан л гинтэн даваачиж зоовох гэдэг байна. Чи хэрэгээ хинтээ үйлдсэн юм. Эгч чинь чамайг өмгөөлөхөр хөөцтөл явна лээ. Бараг тийх бах. Чам шиг цайчгсан алуурчин өөр хин өмгөөлөхөвтэй. Дүлгөн шийдэнгийн харцаар харин намайг зүгээр халаад өг. Би бүхнээ алдсан хүн. Надад одоо гарц байхгүй. Чамайг алах байсан бол би энд юу хийх гэлээ? Эгчтэй чинь шөнө очиж ярилцдаг юм билүү? Би тэд байсан юм аа. Та нар цогцоодыг харсан биз дээ? Би тэр хурандаагч наасан. Тэр чинь өөдгөө хогийн шар адгийн амтан байсан. Тийм ээ, чи алсан. Би тэндээс ганцхан чамайг амьд гарсан гэдэг л эргэлзээд байгаа юм. Тэнд чухам юу болсон? Чи надад нэг сайхан хэлээд орхидоо. Би бас арайч тэр адгийн хурандаа шиг чинь адгийн шар биш шүү.
Дөлгөө нүдэн анин их чихэ бодсондоо хоолойн цэнгэрнэ. Учир нь тэрнийг надаас олж элдв золон буу амсаа сай гэсэндээ л. Өнгөрсөн үе 2020 он. Тэд киногоо үзэж дуусаад тус тусын өрөөндөө орцгоолоо. Дөлгөө өнрөө Наагийн хоёртоо агар оргох төлөвлөгөө боловсруулж байгаа. Өнрөө чи юу гэж бодож байна? Сонсоо. Би чамайг л тагна штэ. Тэгэхээр сурагч нар цөөхөлөө үлддэг сонтгоо өдөр бид дайрна. Хоёулаа томог авна. Хайраа пүүгийг зохицуулна гэсэн. Гэхэд Нааги ахнараа нэрээ итгэлтэй байна уу? Би та хоёрыг дагъя да. Дэд энэ өдрөөс хойш 7 хоногийг өнгөрөөж хүссэн хүлээсэн өдөр нь ирлээ. Нэрээ ч агарын тооцоолсноор сурагч нар шингэрээд ирлээ. Тэд ээлжээр ирдэгч тэр өдөр 5 сурагч үлджээ. Хайраа байх ч том алга. Ямар тайж тохирсон ёсороо жагсаалтаа нэгдэхдээ тэд генет дайрав. Юсүлээ үлдсэн тэд хайраатай нийлээ 6 хүн рүү дайрлаа. Пүүгийн хайраа руу дайран хэлсэн ёсороо тусгаарлан авч үзсэн. Хайраа. Та нар чинь яаж байгаа чинь нэ? Өөхөг чинь дутаа юу? Гэхэд би чамтай жинхнээсээ нэг тулах өдөр ирээсэ гэж хүсэж явлаа. Ашгүй тэр өдөр өнөөдөр байж. Ингээд тулаанууд эхэлж эмх замраагүй байдал ширүүсэв. Тэд удаан биш ёстой л ил өрхөж байлаа. Залуус үнэхээр өөр болсон байлаа. Хайраа руу олуулаа дайрахч яг алдаг дээр дөлгөөн дундуур нь орж пүүгийг түлхэн унгаад. Чи жаахан хүн чанартай байгаач те. Одоо болно. Бид явах хэрэгтэй. Залуу сайлгараа гүөхөд цаанаас нь таягтай бас томоо болон өөр сурагч нар гарч ирэв. Таягтай буундуун тас хийгээд алга ташин. Сайн байна. Сайн байна. Та нар үнэхээр сайн байлаа. Гэхэд пүүгийн хараал итгэж юу болоод байгаа юм бэ? Хэн урвсан бэ? Бидний хэн ийм байдалд оруулсан? Гэхэд агар цаанаас алга ташин нөгөө талд очин зогсоод та нар ч гинэ амт юм да. Би та нараас хэн нүлдэх бол гэсэн чинь харин бүгдээрээ дайрдаг байна шүү. Гэхэд дөлгөөн түүн рүү муу новш чи анханасаа хуурч байжээ. Муу адгийн шар чамайг би. Тэрнийг дайрахад томоо зохин унахсараа тэднийг хайр найргүй бороо хошиг зүвлэр нүдэж эхлэв. Агарч муу хамт жаргал зовлонгоо нэгтгсэн ч залуусаа нэвширтэл зодов. Тэд хэнийг ч хайрласангүй. Энэ үр дүнгээс A3 буюу зориг, C4 буюу N биш 2 зодуураад ийлэхгүй өвчээ. Таягтай үнэхээр хуурсан болохоор тэднийг өөхөд юу ч дуурсангүй. Удтал зодсны дараа тэд ханиалган болиулж наадуула тус-тусд нь өрөөнд нь орвол өвчээгүй байгаа. Дими ам үрээд яах вэ? Хүнд хизээж битгий итэг. Энэ бас та нарын мэдэх ёстой нэг сургууль байлаа. Новш гэж наад цус нүжүүдээ цэвэрлцгээ. Таягтай инээмсэглэн яваад өглөө. Хайраа бас тэдэн зодуулан тамирцсан хүн хэвтэж байгаа ч үнэндээ дөлгөөн байгаагүй бол босс нь албаар хэрэгээр тэрнийг алах гэсэн далд зүйл байсныг сая ухаарч амжлаа. Тэр өдрөөс хойш өндийч чадахгүй улсад хоол гэж бараг л шавхруу долоолон хэвтүүлэхгүй суулгаж таамалдаг байлаа. Агар тэднийг харан сургагч нар болон дүрдээ орон байн шоглож байлаа. Нааги тэрнийг анх ирсэн цагаас алга сэтэл төрсөн учраас тэрнийг ч нуухгүй байлаа. Агар анхнаасаа л тэнд очиод урвагчаар ажилласан тодорхой болов. Яагаад гэвэл тэр санамт сайтай онцгой нэг ингэж итгүүлдэг байсан ч үнэндээ тэдний дунд оршиж байсан жинхэнэ дайсан байлаа. Үнэж байдлыг таягтай ингэж шалгадаг гэхээр хэрэг хайхтар адгийн шар вэ гэдг нь ойлгогдно. Хайраа харин хурдан тэнхэрч авчээ. Хэд хоногийн дараа хайраа тэднийг харж үлдээд бусд нь ажилдаа явжээ. Мэдээж тэдний ажил үргэлжлэх нь ойлгомжтой. Хайраа
урнааг байгааг мэдэх учраас өрөөндөө ороод хэвтээд өглөө. Урнаа урдын адил хоол авчран өглөө. Энэ удаа шүл байлаа. Дөлгөөнийг харан өрөвдөн нулимсаа туслуулахад дөлгөөн инээмсэглэн. Чи яах гэж ирсэн? Бас яагаад уйлаад байгаа? Эднэр чинь аимшигтэй хүмүүс. Чи эндээс гарах ёстой. Чи надад анхаарах ямар өртөө юм бэ? Ямар ч өргөө штэ. Би чам тусалахыг хичээж байна. Алив. Тэрний шархан тос төрхөж өгөхөд дөлгөөн түүнийг аавыг налчсан байсан бол надад тос төрхөж өгөх болов гэсэн талаар бодож эхэллээ. Чи бие сайн бодорой. Заавал тэнхэрд юм шүү. Дөлгөөнөө ойлгосноо гэж хэлээд яваад өглөө. Урнаагийн тухай бодон суухдаа эндээс яагаад гарч чадахгүй тэгээ эвлэрчээ. 2021 он боллоо. Тэдний бэлтгэл хийлгэн илүү их шахан үнэхээр хөлсийг нь цустай норсгож байлаа. Таягтай ирэн нэг өдөр камеруудаа унтраа гэж зааварлаад би 2 урагшаа гараад ир. Энэ торонд орцгоо. Тэд хэлснээр нь орвол таягтай инэв хэлэн та хоёрыг их найз гэж сонслоо. Та хоёрын нэг л энэ торноос амьд үлдэх болно. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Надад их сонирхолтой байна. Дөлгөөн эсэргүүцэн, өнөр очоос эсэргүүцэн өөр зүйл даалга үхлийн өөдөөс байсан ч хамаагүй гэхэд таягтай ир зөвшөөрсөнгүй. Агаар инээ даалдахад дөлгөөн чамайг би айл эртэ алчих ёстой байсан юм. Гэхэд агаар харин тийм штэ. Намайг алчихсан бол болох байсан. Томо тэдэн рүү зандран хэрв та хоёр эхлэхгүй бол би та нарыг орж байгаа даална шүү. Энэ үнэхээр үнэн байлаа. Дөлгөөн үгүй гэхэд өнрөө дайрсаар зодон эхлэв. Дөлгөөн чи яаж ийна? Найз минь хоёулаа гэхэд бид ийм л хувь тавилантай юм байлгүй. Бултаа тавилгүй. Наадтай тулалд. Тэд аргагүй ирэхин тулалдан нэгний хорохоор шийдэн үзэлцэн. Дөлгөөн хэдий найр тавих ч өнрөө тэрнийг жигнэсээ тулдахыг шаардна. Тэд удаан зодолцсны эцэст ядарч байлаа. Өнрөө инээмсэглэн. Найз минь хоёулаа үзүүштэй тулаан үзүүллээ. Би чамайг дүү шиг, хамаатан шиг, анд найз шиг үхэл салахгүй гэж бодож явсан шүү. Миний энэ атган зүрхэнд зөвхөн чийлээд юм шүү найз минь. Гэхэд дөлгөө хоёулаа цугтаа үхье. Гэхэд үгүй чи биш. Өнрөө тор даван харайж таягтай ирлүү гүөхөд тэр бууга гарган буудан ороолоо. Үнэн дээр өнрөө дөлгөөнтэй анман үзэлцэгч тэрнийг өөрийг нь хороож чадахгүй хоёулаа өөхөх болно гэдэгт итгэлтэй байсныг үйц. Дөлгөөнд бол мэдээж найзаагаа алсан мэдрэмжил өөрт нь ноёрхно. Таягтай инээ. Чи одоо амарчуулна. Би чамайг алчих бол уу гэсэн чинь аймхаа хөг юм да. Танай найз чинь харин зөрөгтэй залуу байж. Дөлгөөний үе шонзон эцтэй тултал эндээс эхэлсэн юм. Тэд цөөхөлөө үлдэж A1 буюу Пүүги, A2 буюу Төмө, B1 буюу Дөлгөөн, B3 буюу Наги, C3 буюу Сугар тавуулаа үлджээ. Хайраа нэг өдөр даалгавар авсан бололтой тэднийг дуудав. Энэ удаа нэлээд хөл ихтэй газар очино. Бидний бай 3 хүн байгаа. Бүгдийг нь алах тушаалтай. Өнгөрснийг нь мартацгаа. Амьд үлдээ гэвэл ив найртай байх ёстой шүү. Гэхэд Пүүгээ намайг уучлаарай. Тэгтээ энэ агар хөгийн новштой юу? Тэр одоо чиний сургач болсон. Чи ингэж харьцахгүй шүү. Хоёулаа эсвэл тэр торонд орох юм уу? Гэхэд
Пүү гэж чимээг болов. Тэд хувцлан гарцгаалаа. Машинд суун их удаан явж санагдав. Голын ирэг дээр зогсон сууцгаалаа. Цаг арайг болоогүй байлаа. Томоо тэднийг 4 хүнтэй дагаж байлаа. Тэр A35 гэж дуудан уулзсан. Дүлгэн голын ирэг дээр суугаад наагээд энэ голд өнөрөө бит хоёр их хэрдэг байсан юм аа. Энд бит хоёр өдөржин тоглодог байсан да. Эвэ минь дээ гэж хэлээд нулимсаа нуусангүй. Нааги ах минь таны буруу гэж юу ах вэ гэхэд миний дүү та чамайг л алдчихгүй юмсан да гэхэд би зүгээрээ та намайг хараа үсттэй гэхэд Дүлгэн за ингээд өнгөрчтээ гээд инэ. Нар доошлон харанхуй болгоод тэд хөдөллөө. Нэгэн амралтын газар гимээр газар ирлээ. Хүмүүсийг тоолоод олон байгааг анзаарав. Тэд энгийн хувцас өмссөн учраас хүмүүсийн дунд оров. Агаар төлөлгөө ёсоор хүн үдэн зодон эхлэхэд үлдсэн гол байнууд руугаа дайрав. Тэдний дунд сайхалт байлаа. Тэр үргэлж хамгаалагчтай явдаг бөгөөд тэдэндээ уучраа олох гэж жаахан минут өрөв. Хайраа цаг руу заахад бүгд байнууд руугаа ойртон очиод хороож өрхлөө. Тэнд бужигналдаан болж хүн алчглаа гэж шашрах чимээгээр бүгд эргэн зүхтлээ. Машиндаа суун давхицгаахан тэр. Тэд машин сэлгэн суугаад машинаа үлдээгээд явлаа. Заавар ёсоор нарийн төлөвлөжээ. Өнөөх саундаа ирэн амарцгаалаа. Тэд маш мэргэжлийн болсон дээр нь үйл хэрэгсэн мэдэгдэв. Томооч орж ирэн "Нөөвш гэж та нар мундаг байлаа. Ямар хурдан ажил амжуулж байгаа. Сүүлийнх чинь босс цэвэрлж гисэн байгаа. Тийм болохоор битгий санаа зов." гэхэд A35 буюу хайраа "Энэ сүүлчийн ажил гэд би сонссон" гэхэд Томоо "Үгүй дээ. Бидний ажил барагдах биштэй. Дахиад лундраат биштэй." Мөнгө өндөрдөгтэй л адилхан тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа таягтай ирэн ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа бололтой. Тэдэнд хоол ундаа шар аригч өгөн "Шинэ он хаяанд ирлээ. Хідүүлэн гэх нь хамгийн том зорилго биелсэн шүү. За залуусаа сайн идэж аваад наад 2 шил шар аргаа сайхан уугаад амарцгаа." Тэр цааш алхан өрөөнд орон уцаар ярина. Тэрний үйл хэрэг бүтсэн бололтой инээмсэглэнэ. Хайраа харин тэр алсан хүмүүсийн дунд улс төрд нөлөө бүхий хүн байсан бөгөөд энэ хизээж зүгээр өнгөрөх асуудал биш гэдэгт итгэлтэй байлаа. Нойр хавтгаарч хайраад согтож Томотед хундаг тулган ууцгаана. Таягтай ир яваад өгөв. Өөр газар найртай гэж хэлнэ. Сурагч нар унтцгаалаа. Тэд үнэндээ согтжээ. Залуус ч унтцгаалаа. Урнаа энэ үед орж ирэн Дүлгэн дөр ирэн хаалгыг нэв. Тэр сандран "Чи чинь яаж байна? Би чамайг соллох гэж байна. Чи яах юм бэ?" "Би яах вэ? Аа байгаахан алчихгүй байлгүй дээ." "Үгүй би явахгүй. Ер нь яваад чайчих юм билээ. 2022 он гараад та нарыг алах болно. Би сонссон шүү. Наад таягтай хурандаа ч улс төр рүү орох замаа засчихсан хүн. Та нар тэнд огт ирэхгүй болж байгаа." "Юу? Энэ хурандаа гэж юу?" "Тийм ээ, тийм. Олон юм яриад байх юм. Гараа тэр." "Би явахгүй." Урнаа гуйсаар байгаад гаргаж ирлээ. Тэд өөр хаалгаар явцгаалаа. Учир нь тэр хаалганы цаана буутай хүн байнга сахидаг учраас чир чамайг буудна гэлээ. Нууц хаалгаар дагуулan яваад нэгэн жижиг хаалга дээр ирэн "Миний өгсөн цаасыг харсан уу?" гэхэд Дүлгэн 66 77 99. "Тийм ээ. Энэ хаалганы код байгаа. Чи одоо чөлөөтэй явж болно." Дүлгэн одоо л нэг ойлгох шиг болон түүрнийг тэврэн авчээ. "Үгүй дээ. Баярлалаа. Би чамайг ийм байдалтай орхихгүй. Тэр хазгар новш мэдвэл чамайг яаж ч мэднэ. Би заавал амьд үлдэх болно."
Би чамд амлаж байна. Тэд тэрвэрлэхэн цаанаа л олон жилийн харцаа бас хайрыг илтгэж байлаа. Маргааш өглөө болж бүгд л шаардсан улс сэрэн хэвтцгэн. Таягтай ирээ дахин үзэгдсэнгүй. 2022 он гараад хаврын дулаан оржээ. Тэд аар шархан ажилд явсаар л байлаа. Хүний аим хохирох ажилд ер нь явсангүй уджээ. Их л удаан хугацаанд таг байсан таягтай ирээ нэг өдөр ирээд өнөөдөр 100 цах өдөр гэж хэлээд бүгдийг нь дагуулад явлаа. Пүүгийн ирсэн газраа хараад "Энд чинь нэг л танил газар байх ч нэ. Манайхаа орчоод гард юм уу? Үхэж болохгүй шүү. Новш" гэж хэлээд өнөөх нуус тулааны газар байлаа. Дид орон жагсаад хүмүүсийг тулдахыг харан шууд алж байгааг нь харахад нэрэл өрөө өвхтэй ичил санагдав. Хамгийн ихэнд C3 буюу сугар гарлаа. Тэрний өрсөлдөгч жижигхэн биетэй залуу байх ба тэрнтэй үзэлжиж байгаад гараа хугалсан болохоор ялагдан өршөөлөхөө ал олов. Наагийн сандарч байгааг анзаарсан Дүлгөө ямар ч хүн таарсан бай. Нүдрүүн дандаа хар зодолт. Нүдэрээ чи эхлээд алчихсан байх ёстой. Өшөглөх техникээ эхлээд нөө. Намайг гараа өргөхийг харвал тэр үгээрээ чи ялна. Гэхэд "Аха, надад битгий санаа зовоо. Та намайг харсан биз дээ?" Өнгөрөө гэдгэн гээд инээлээ. Агар "Удахгүй өөхөх гэж байж новшноо чинь инээлтэд байгаа мó?" гэхэд Дүлгөө "Би чамд амлаж чадна. Чамайг өөхөх үед хамгийн сүүлд харсан хүн чинь би явах болно. Муадгийн новш минь." Гэхэд агар "Болтгой. Дараагийн ээлж төмөө гарч ирэв. Тэр их бяртай нэгэн байлаа. Өрсөлдөгчөө нэг их удалгүй бярдан унгаад дээрэс нь нүдэж ухаан алдуулаад дээрэс нь хоолоор нь дэвсэж хоров. Тэр бууж ирээд Пүүгийн рүү харан "Энд чинь өөр олигтой амтан алга уу?" гэхэд "Навш гэж сонирхолтой тоглоом байгаа зү." Харин дараагийн үе рүү яаж орох вэ гэж тэд инээлдэв. A35 харин тэрнийг тоглоом биш гэдгийг мэдхийн дээр мэддэг байлаа. Ингээд нааги гарч үеийн гэмээр залуутай таарав. Тэр их хурдан хөдөлгөөнтэй, дээр нь яг оновчтой зөгтөг залуу байлаа. Хэд бултаад л оногдоод байв. Дүлгөөн хийснээс нь өшгөлтөө нөө зодолж байгаа Дүлгөөнийг гараа өргөхийг хараад өнөө хайхтар өшгөлтөө хийхэд дороо намунлаа. Тэрнийг алах дургүй байвч таягтай ир босч ирэхэд сая эргэлзэлгүй хоров. Тэр их л гэмшсэн аяндтай бууж ирэхэд Пүүгийн мөрөн дээр нь цохин "Болж байна. Чиний өшгөлөлт бол бултахад үнэхээр төвөгтэй өшгөлөлт. Сайн байна миний дөө." Дараа нь Пүүгийн заналт өрсөлдөгч өнөөх хитгэе залуу гарч ирэв. Пүүгийн шууд л твжэнд гарч хүлээж байсан юм шиг дайрлаа. Тэд удаан зодолдогч яг л тэнцээд байлаа. Пүүгийн "Ямар сони юм бэ?" гэж бодон ганц дайрагч үнэхээр сайн зодолдог залуу байлаа. Пүүгийн арай гэж дээр нь гараад шууныхаа бираар гис боломж олдох агшин дуусглаа. Тэр түүнд мэхийн хүндэлж байгаагаа илэрхийлгээд тэндөөсөн боссод босон түүнд алгатай шүү. Учир нь тэр босоо авраг гэлтэй хүн байлаа. Пүүгийн буух гэтэл тэрнийг буулгасангүй. "Томоо, би нэг" гэж дуудахад бүгдээ гайхлаа. Харин энийг тоглоом биш гэдгийг мэдэх учраас гараа атхан томоод "Та чинь юу хийгээд байгаа юм бэ?" "Энэ боссын тушаал. Чи зөрчих гэсэн юм уу?" Тэр юу ч дуугарсангүй. Дүлгөөн итгэж ядан дэвжин дээр гарав. Үнэн дээр хинч ялсан бай. Тулалдах нь ойлгомжтой байсныг ойлголоо. Дүлгөөн "Найз минь, чи ядарч байгаа. Хоёулаа эхлээд халаалт хийх үү?" гэхэд "Би дөнгөж эхэлж байна. Тэр өдөр би чамайг ялж байсан. Одоо ч чамайг ялах болно." гэхэд Дүлгөөн
Энэ бол өөр тулаан. Хамаагүй. Хоёулаа ийм л юм байлгүй. Урайгаа санаж байгаа үстэй. Эхэлцгээе. Тэд тулдаж эхэлсээр 20 минут болгоод пүүгэж жаахан ядраад иржээ. Дөлгөөн тэрнийг хид хүчтэй зогхоход угарахад пүүгээ инэ. Одоо найз минь. Түүн рүү дайрав. Дөлгөөн түүний эрүүрөө зохин унаж явхад нь олон жил давтуулсан мэргэжлийн гэмээр нугаслан хоров. Энийг харсан өнөөх 100 гэж бодсон хүмүүс бүгд намчин болон таягтай уламжлалт ёсоор мөнгнүүдээ хүлдэн овоолоод явцгаалаа. Дөлгөөн дэвжэнэс буухтаа пүүгийн рүү харан нулимсан ансхан явна. Тэрнтэй хинж дуурсангүй. Агар новш чинь алчхаж байгаа юм уу? Тэрний багалзуурыг атхан шахах үед таягтай ир. Наадах чинь чиний талдаж хүрэхгүй. Тавьчих. Өнөөдөр чиний өдөр. Би нэг чамайг гараад ирнэ гэж харин бодсонгүй. Сайн байна. Тэд бууцгаалаа. Уламжлал ёсоор саунд сууцгаалаа. Дөлгөөнч дуурсангүй. Хинж дуурсангүй. Ганцхан хайраа тэрний хажууд суухад дөлгөөн. Аха. Та намайг аха гэж хэлхийг зөвшөөрсөн биз дээ. Гэхэд тийм ээ. Биднийг одохгүй алах юм шиг байна. Гэхэд би мэднэ. Та тэгэд юу бодож байна? Өөхөхгүй л хичээндээ. Яаж тэр вэ? Аха, энэ бидний тавилын юм байлгүй. Найзыгаа одоо хамт нэг тогоонд амьдэрсэн нөхрийгөө дараа нь айгүй бол дүүгээ алах гэж юу? Ядаж тэмцэж өгөх амттай юм шүү. Надад нэг бодсон юм байгаа. Чи хамт уу? Энэ бол өхөл рүүгээ шууд явж байна л гэсэн үг. Угаасаа би тэд өгсөн хүмүүс эзтэй. Өхөл чи ялагдаж болохгүй. Ялагдвал үхнэ. Сарын дараа дархаа таях дэрнэ. Гэхэд тэрнийг дархаа гэд юм уу? Бас хурандаа гэсэн биз дээ. Чи тэрийг яаж мэдсэн бэлээ? Урнаа хэлсэн юм аа. Би яаж хаагур цугтахыг мэднэ. Гэхэд сайн байна. Дархаа таягтын бууг би хариуцъя. Тэр үед сурагч нар шингэрч 4 хүн надтай, томоотой, агартай 6 хүн үлдэх болно. Тэр үед дайрахад тохиромжтой. Гадаа 2 байгаа. Тэднийг би зогцуулчаад орж ирэхдээ зүүн гараас эксрэх болно. Гэхэд та үнэхээр зүгээр гэж юу? Би үхэж гисэн хүн шүү дээ. Та нар дайрдаг өдөр би үхсэн. Тэдний яриа ингэж дуусав. 3 бол үлдсэн байлаа. Би 1 буюу дөлгөн, би 3 буюу нааги. A2 буюу төмөө үлджээ. Эхэндээ төмөө дөлгөөн дургу авч үнэхээр зүгээр ингэж үхэж байхаар тэмцээд үхье гэдэгтээ санал нэг байлаа. Яг л сарын дараа таягтай ирээв. Тэр томоо A35-2-ыг дуудаад миний бохор ажил энд хүрээд дууслаа. Одоо бид цэвэрлэгээг чимээг хүүхэн хийсэн дээр байлгүй. Зол жаргал минь надад битгий муу санаарай. Чамайг би энгийн жирийн амьдраас айл гэж хүсэж байна. Манай зугаацдаг хэд одоо болцгоо гэсэн хариу өгсөн. Нэрэж цаг өөр болж байна. Би ч өөр гэр бүлд хараалагдах цаг болсон юм байна. Гэж хэлв. Томоо нэрээ зол жаргал. Тийм ээ. Тэр жил үлдээсэн гэдэг залуу. За тэрч яах вэ? Эднийг тэгээд яаж? Гэхэд таягтай ир яаж юу хөвдөө? Би ихлүүлсэн. Өөрөө л дуусгая. Гэхэд ойлголоо. Тэд гурав залуу гарган жагсаав. Таягтай ир их л харамсан өнгө аястай үгэлнэ.
Үнэхээр дөрвөн сурагч дээр агар Томо 2 байлаа. Гурвал дотроо тоолон зогсно. Таягтай ир буюу дархаа тэдэнд сайн явахыг хүссэн бууга гарган буудах гэтэл сумгүй байлаа. Хайраа нөгөө тал зогсон. Чи бохироо цэвэрлээд юуж болоогүй юм шиг явна гэж бодсон уу? Үгүй шүү. Чиний нүгэл чинь даант зөвшөөрөхгүй байна. Залуусаа алаад өг. Тэдний сүүлчийн тулаан хэллээ. Томотой хайраа үзэлцэн агартай наа гэж зодолдов. Бусадтай төмөө дөлгөн 2 хангалттай байлаа. Тэд энэ тэнцүү байлаа. Таягтай ирийг 2 цохин таягнаас нь салах гэж тэр мөлхөж ядан байлаа. Томотой эртний тооцоотой хайраа тэрнтэй анманч арай илүүрхэж байвч хүчтэй цохилтонд нь ойчиж байв. Сурагч нар 2 залууг илбэж зодолдохч үнэндээ яг тэнцэж байв. Наагийн харин агартай ширүүн зодолдож эцэст нь дийлэн дээр нь гарч додож байгаад гэнэт тэрний нууц судаханд гидсэндээ зоолгов. Дөлгөөн тэрнийг хараад өнөөх 2-оос салгахын тулд хурдан дуусгадгүй лээ. Агар доороос нь босон худахтайгаа дөлгөөн рүү дайрахад өөрийнх нь хутгаар тэрнийг хороочихв. Наагийн толгойг өвөр дээрээ тавихад Нааги "Аха, та сайн намайг харсан уу?" гэж хэлээд амьсгалгуураа. Дөлгөөн "Ангрант" гэж уйлна. Дөлгөөний зүрх чулуужин замдаа таарсан бүгдийг хорооно. Төмөө мөн тэдэнд дийлдэн үхэж байгааг харахад бүр жуурлан алсаар Томо дээр ирэн тэрнийг хайраатай нийлж дуусгав. Томогийн сүүлчийн үг "Ох минь" гэсэн байлаа. Үнэхээр ч дэрэгдээсээ холдуулахгүй өсгсөн ганц охиноо хайрлах эцгийн сэтгэлийг сонсоод хайраа ихэд хүндэлж байлаа. Дархаа буюу таягтай мөлхөж байтал хөлдөн өнөөх агрын хутгийг зоон Дөлгөөн "Босс, та өнөөдөр яаж үхээ сонгож тэ?" гэхэд "Амар шүү. Би нөлөөтэй хүн шүү. Та 2 намайг алвал шууд үхнэ. Намайг амьд үлдээвэл би та 2-ыг авч үлдээ. Цэвэрлэгээ энүүгээр дуусах." Цагдаагийн машины дуу хадах үед хайраа тэн дээр ирэн "Атгийн шаар минь, чи энийг хүртэх хэрэгтэй" гэж хэлээд хүзүүг нь мушгин хороолоо. Тэр 2 гарах гэтэл урнаа зогсож байв. Хайраа дөлгөөнийг явцгаая гэж дагуулангүй. Дөлгөөн дагаж гүйж байгаад "Аха, 66 77 99 шүү. Би буцлаа. Та заавал амьд үлдээгээрэй" гэхэд хайраа "Хүй дөлгөөнөө. Дөлгөөн дүү минь" дэр буцаадгүй. Урнааг ийм байдалтай үлдэхийг хүсээгүн дээр хамт агуулж хороочлоо. Урнаа уйлахаас өөр юм хийхгүй сон. Дөлгөөн хэдий явъя гэсэн чинь нэгэн дөрөөдөж. Цагдаа нар ирцгэлээ. Дөлгөөнийг гавлан авч явна. Тэр өдрөөс 3 хоногийн дараа ийхүү дамжин өнгөрөх тэг 231 төр ангид авчирсан ийм юм. Төвшин тэрнийг 48 цаг байцаагаад юу ч хэлээгүй учраас тэрнийг өмгөөлөгчтэй уулзуулахыг зөвшөөрөв. Цэндмаа нэгэн өглөө ирж уулзлаа. Дөлгөөн тэрнтэй уулзахдаа харин зүгээр дүү хүн шиг байхаар шийджээ. Дөлгөөн хоол цанаас идэн "Та аавын газар дээр очсон уу? Хизээ өнгөрсөн юм бол?" гэхэд "Аав 2018 онд өвд болсон" гэхэд дөлгөөн нулимс унгав. "Над шиг алуурчин хавш яагаад уйлаад байгаа болов?" гэхэд "Миний дөө шахалт шаардлагаар тийм зүйл хийсэн биз дээ" гэхэд "Ихчээ, би ойлгож байна. Харамсалтай нь тийм биш. Би алсан. Би бүгдийг нь алсан. Хурдан үхэх л арга хайж байна" гэхэд "Чи ямар муухай хүн бэ? Их чинь тэгээд яах юм?" гэд ойлов.
Дөлгөн хоолоо иж дуусаад эгчээгээ тэврээд гараад явлаа. Тэрэнд маш хэцүү байгаа нь мэдээж байлаа. Хэд хоног өнгөрч шүүх хурал товлогджээ. Шүүх хурлын өмнөх өдөр тэрэн дээр нэгэн эрэлт ирсэн. Өмгөөлөгч нь биш гэхийг сонсоод хайр ах байж мэднэ гэж бодов. Учир нь тэрний тухай хэн ч үл мэдэх үлээ. Ирэх боломжтой гэж харж байлаа. Эргэлтийн өрөөнд ороход урнаа сууж байлаа. Дөлгөөний зүрх пал хийх шиг болоод "Чи энд яах гэж ирэв?" гэхэд "Чамайг энд байгааг мэдээд ирхүү байх уу гэж их бодсон. Ирсэн зөв гэж бодоод л шийдээд ирчихлээ" гэхэд би алуурчин хүн. Би чамайг алуурчин болохоос өмнө мэднэ. Чи яагаад тэр өдөр эргэж ирсэн юм бэ? Тэр жигтэй явахгүй яасан? гэхэд Дөлгөө нүдрүүнд харан "Би чамд дурлцсан болохоор." Урнаа тэрнийг тэврэн уйлна. Дөлгөө "Би чиний аавыг алсан штэ" гэж өөртөө хэлэн харамсан мэгшүүлнэ. Хамгийн сүүлчийн уулзалт гэдгээ хинхэн нь мэдэж байлаа. Шүүх хурлын өдөр боллоо. Тэрнийг цэндмаа өмгөөлөх бүх арга сувгчилж мэдээж хүн алсан алуурчин учраас яахааргүй 25 жил аван таслагдав. Дөлгөөн шууд буудан хорох ялгүйсэн ч цаазын ялгүй орондуулаад тэрнийг 25 жил хорих нь дээд хэмжээ байлаа. Шүүхээс шууд төв амир руу хөдлөлөө. Тэрний хажууд 2 буутай хүн байв. Цагдаагийн машины урд явна. Тэгтэл гэнэ машин онхолдож цагдаагийн машинд чимээгүй болов. Бүх ихтэй машины хаалгыг нээх хүн бол хайр ах нь байлаа. Тэрнийг соллон хажууд байсан 2-ыг ухаан алдал зохив. Тэр их нарийн төлөвлөсөн байлаа. Дөлгөөн инээ "Аха та яах гэж ирсэн бэ?" гэхэд "Золиг минь. Тэд чамайг илүү их зовоохыг мэдэх учраас ахын дүүгээ хизээ хайж байлаа та" гэхэд "Аха зүгээр үү? Би машинтай байгаа. Тэнд очиж суухад болно." Тэд гаран гүөхөд бундуу тас хийхэд хайраа унаад өглөө. Дөлгөөн тэрнийг толгой түшин "Аха үхэж болохгүй шүү аха" гэхэд "Намайг зол жаргал гэдэг." "Юу гэнэ? Намайг зол жаргал гэдэг дүү минь зогт. Надад энээс өөр очих газар байхгүй. Хурдан яв." Дөлгөөн босон гүөхэд дахин нэг удаа бундуу тас хийлээ. Дөлгөөн газар хэвтэн аавынхаа тамхины үнэр болоод тэрнийг зандарч байгаа үгсийг санана. Өнөрөөтөө захаар тэнэх бөгөөд нараа хадаа 2 тэднийг дуудан шоглох нүдэнд харагдана. Хамгийн сүүлд эгчтэйгээ мингээ тулган харахтаа бид "Эч төөс" гэж хэлж байгааг харсаар нүдээ анилаа. Төгсөв. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн,